За сайн байцгаана уу та бүхэнд өглөө өдөр орой мэндийг хүргэж байна. Подкаст румын цаашин дугаар та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аялын хөгжиж гэдэг үрээд явдаг байгаа. За тэгээд подкаст маань ерөнхийдөө өмнө маш олон төрлийн, маш олон салбарт ажилладаг залуусыг оруулж бас хэрэгтэй мэдээллүүдийг өгдөг байсан. За тэгээд өнөөдрийн дугаарыг маань та бүхэн алгасалгүй үзэх юм бол бас маш хэрэгтэй мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Өнөөдрийн дугаарын зочноо та бүхний өндөрлжүүлэх бэлэн болсон байна. Мина эмнэлгийн эмч Мишель мань хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу та? За сайн байцгаана уу? Танд муу ажлын өдрийн мэндийг хүргэе. За. Тэгээд энэ хүү подкастнда өөрөө оролцуулж байгаа танаа хамт олон муу ажлаас баярлалаа гэж хэлмээр байна. За өмнө манай подкастер эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслын эмч бас орж исэн. За эрэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслын эмч гэдэг яг нөө өөрсдийнхөө хийдэг төрлийн өөрсдийнхөө салбарын эмч нар маань оролцож бас мэдээллүүдийг бол өгж исэн. За өнөөдөр болохоор Мишель эмчтэйгээ болохоор гоо сайхны мэдцлийн тухай ярилцаж зарим нэг одоо хүмүүсийн магадгүй буруу ойлгодог зүйлс дээр тодорхой хэмжээнд ойлголт өгөх үүднээс энэ удаагийн дугаарыг хийж байгааг бас дуулах хэрэгтэй болгож байна. За та эхлээд өөрийнхөө сайхан танилцуулаад явбал болох уу? За тий. Миний госх нэмслийн эмнэлгийг бол одоогоор өсгөн байгууллагад нэг 5 орчим жил болж байна. За энэ хүү үндсэн мэргэжлэрээ бол нэг 10 гаруй жилдээ ажиллаж байна. Тэгээ үүнийхээ хажуугаар бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нүүрэн судлалын тэнхимдийн нүүр амны нэмслийн тэнхимийн багшаар ажиллаж байгаа. Бас 5 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр нөгөө өмнөх дугааруудад орж исэн эмч нарыг бодох юм бол миний нарийн мэргэжил бол нүүр ам орчин буюу одоо толгой үзүүний байршилтай гол сахны хаалгыг төлхөө хийдэг гэсэн. Одоо биеийн хэсгэр өнөх ордоггүй гэж хэлж байна. Тэгэхээр тэр дотор нөгөө давхраа те хамрын хаалгаа за тэгээ нүүр өрөх хаалгаа хөмсөг өргөчүүд юм уу ацрын хонгорхой их ч юм уу чих дэлдэлгэх за уруул өргөх эсвэл уруул томруулах те тэгээ утсан давхраа хийх ч гэдэм юм. Тиймэрхүү хаалгаанууд ер нь бол төлхөө хийдэг гэсэн үг. Яг л гоё төрлөөр орж байгаа юм байна да. Тэгэхээр өнөөдөр бол яг одоо нүүрний эс заслал гэж явах юм уу те? Энэ ер нь ингээд олон багтж байна уу? Би яг нөө мэдэхгүй болохоор асууж байгаа шүү. Тий. Тэгэхээр яг үндсэн нэг толгой салбар гэх юм уу? Тэр нь бол одоо хүмүүс сонсч байсан байна. Пластик эс заслын салбар гэж байдаг. Тэгэхээр тэр пластик эс заслын салбар бол өөрөө анх үүсгэн байгуулахдаа бол одоо энэ дайн дэчингийн дараа те хүмүүсийн эд эрхтэн одоо согог үсч тайрагдсан ч юм уу одоо цавчигдсан одоо эсвэл амьтанд хадсуулсан ч гэдэг юм уу эсвэл ийм зэвсгийн гаралтайгаар гэмцний дараагаар одоо ингээд илүү төлхөө асуудлуудын шийдэх зорилгоор хөгжсөн салбар байдаг. Пластик мэслэгд нөхөн сэргийх мэслийн салбар гэсэн. Өөрөөр хэлбэл одоо согог үссэн гажиг үссэн хэсгийг ер нь бол хэвийн бүтц үйл зөрүү нь ер нь бол оруулахад чиглэгдсэн гэсэн. Тэгээ энэ нь бол яг анх үүсгэн байгуулагдаад одоо энэ одоо олон жилийн туршид бол цаашид нарийсаад тэгээ хүмүүсийн нийгмийн хэрэгцээ шаардлага дээр ер нь бол тулгуурлаад одоо гоо сайхан нэмслийн салбар гэж бас дотроо ингээд дэд салбар болж гарч ирж хөгжсөн юм байна. Тэгээ мэдээж яриг тэр нь бүр дотроо одоо энэ эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн гоо сайхан тэгэл толгой үзүүний байршилтай нүүрний эсвэл нөгөө боди пластик ч гэдэг юм аа ингээд дотроо ингээд салбарлаад тэгээ тэр болгонд нь одоо эмчнэр нь бас ингээд нарийсаад ер нь бол хөгжөөд явж байгаа гэж ойлгож байна. Зөв. Тэгээд надаас асуух асуултууд бас зөндөө байгаа. Тэнгүүдлээ би яг мэдэхгүй учраас асууж байгаа шүү гэдэг үүднээсээ сайхан явчих гэж бодож байна. За энэ нэг юм ер нь ингээд олонхыг харахаар жоохон нэг тийм юу хараад байдаг. Сөрөг бодолтой бас байдаг. Одоо нэг нүүр хамандаа мис хүргэж яах гээд байгаа юм, ингээд байгаа юм, тэгээд байгаа юм гээл одоо манай аав ээж нарын ч юм уу хэлдэг иймэрхүү байдаг л да. Тэгэхээр ер нь энд юу гэж хариулах вэ? Тий. Энд ихтэй байдаг те ялчгүй. Байдаг. Тий. Энэ бол яг хүн амын бас ингээд тодорхой хувь нь бол ялцчгүй хаалгааг бол дэмждэггүй хүмүүс байгаа. Тэгээ тэр үлдэгт мэдээж нээлттэй. Би бас нэг ингээд хувираас хүмүүсээс ингээд ярьцлага явж ирсэн. Тэр үед ингээд хүмүүсээс за та гоосхны хаалга ер нь юу гэж боддог вэ гэж ингээд асуухад за ер нь 50% та шүү. Яг л 50% дахин гэхдээ харахад ер нь жоохон насны хувьд арай залуу улсууд нь бол илүү дэмжиж байгаа юм гэж харсан. Жоохон ахмад насны улсууд болохоор шаардлагагүй ч гэдэм юм те. Зарим нэг нь яг үнэхээр
нөгөө ойлголт нь арай өөр ах шиг байна. Заавал нөгөө ингээд зүг зүгээр байгаа юмыг одоо гой сайхан болгоно те өөрчлөн гэж бодоод байна. Бас яг бодит байдал дээр болохоор тэр нөгөө зовир үүсгэж байгаа асуудлууд байна. Жишээ нь зовх унжиж байдаг. Одоо юм харахад нь үнэхээр энэ одоо те нүд өмсгөр нь халахалж дараад хүүхдүүд нь хүртэл ингээл имээ та унтж гэнэ гэж очиод арсыг зөхөж үзэж үзэл тэр бол үнэхээр одоо хүн юм харахад хүртэл одоо ингээ хөшиг хаацсан юм шиг халахалж байгаа тохиолдолд тэр бол мэдээж хэрэг татуулах хэрэгтэй. Тэр бас л тэгтээ гоосхны салбарын л хийгддэг ажиллбарыг нэг. Тэгээд мэдээж хэрэг хүн болгоно хүн бол мэдээж эцэг ихтэй те хөөрхөн харагдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө ээж аав нь бол нөгөө хөвчлэн хагалгаа хийх нь бол төдийлөн бас дэмждэггүй мэн гэж би бол харсан. Гэтэл нөгөө нэг тал нь бол манай энэ хүүхд одоо ингээл юм онгор гээл те юм наримгар хамартай гээл бараг зүгээр байхад нь дагуулж ирэх нь холгүй ч хүмүүс байна. Тийм тэгэхээр эцсийн байдлаар одоо нэг л дүгнэлтэнд дөрн хурж байгаа. Юу гэхээр тухайн хүн өөрөө юу хүсэж байна? Тэр нь л одоо тэгээ тэр хүндээ зүв. Тухайн хүн өөрөө одоо хаалгаад дими би зүгээр л өөртөө ихтэй гоё харагддаг сайхан те гэж яхад мэдээж хэрэггүй. Тухайн нэг жоохон одоо сэтгэл зовнил үүсгдэг те энийг нэг ингэж чимсэн тэрийг нэг чүд жоохон дээрдүүлж чимсэн ч гэдэм үү. Тэгж бодож явдаг юм байгаа бол хүн тэгэл нэг л амьдрын те би бол хөвдөд гэж боддог нэг л амьдрын өөртөө сэтгэл хангалуун те талент дарахтаа ингээд бас ингээд гой сайхан харагдаад явхад бол юу нь буруу гэж л боддог. Жишээлээ ингэдэггүй нэг юм мэрэгжлийн хүчин гэж байдаг шүү дээ. За ингээл хүн амтантай болсон гол за энэ нэг хүний тэрийг ингээд татчихсан, энийг ингээд ингэчихсэн, энийг ингэчвэл энэ хүн гоё болох нь дээ гэд хараад эхэлдэг. Анх яг нөгөө мэрэгчлэрээ ажиллаж эхэлж байхад нэг жоохон тийм ажиглагдсан. Тийм яг нөгөө өөртөө сонирхолтой ажилласан гэх юм уу те. Тэгээ би анх чинь нөгөө шүдний хэмжээр ажиллаж байсан. Тэгэхээр нөгөө анх хүнийг энийхэд шүдийн аяг хардаг байсан. Тэгш юм юм байна уу тийм байна гэж жоохон том ангаа бол бараг цоорсон шүд байна гэж шагааж ярих нь болго байсан. Тэгээд гоосхны салбар руу ороод тийг яхад бас л ихэндээ хардаг л болсон байсан. Тэгээд удаад их тусам ер нь их анзаарха болчдгийм билээ. Тийм тухайн хүн л өөрөө ингээл одоо цагаан сараар ч юм уу те манай энэ ч одоо энэ мислимчтэй юм энтергийн гүтэнд өө тийм үү миний энэ зин гээл зааж харуулж асуухгүй л бол ер нь их тэгж дотроо бол бодох нь бол бага. Гэхдээ яг хөө мэдээж хэрэг ингээд ер нь ямар үед одоо ингээд тэр их анхаар татдаг вэ гэхээр альва юм ингээд нэг хэвийн байгаа үед зүгээр нормалны те байгаа үед дундаж байгаа үед асуудалгүй хит их одоо жишээ нь 90 хит том ч үгүй юм шайми те эсвэл хит том хамартай эсвэл хит намхан хамартай те эсвэл хит жижиг нүдтэй ч үгүй юм уу тийм болоод ирэхээр нөгөө минийчгэлтгүй нөгөө те бусад ингээ хүмүүсийн нүдэнд тэр нөгөө симметр буюу одоо тэгш юм ингээд те харьцаанууд нь хоорондоо ингээд жоохон зөрж эхлэхээр их торж эхэлдэг хүний нүд нэг анзаарагдаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бол яг хуу үнэхээр тийм илт хүмүүсээ л анзаараад л те ажиглануулахаас биш бол ингээд зүгээр хүн амын дийлэх нь бол хийвэн шүү дээ. Хэвээ харьцаатай байдаг болохоор бол тэр бол харагдаад идэх гэх юм уу. За энд нэг юм байна. За айц. За би одоо ингээд сонсонгууд л айж ин л та. Тэ? За мэдээж гоо сайхан бол гоо сайхан гоо. Тэгтээ гоо сайхны месс засал гээд ороод ирэхээр нэг юм тодорхой хэмжээний юм айцтэй хан үүсгээд эхэлж байгаа байхгүй тий. Ер нь ингээл их удаан бодож их удаан айсны эцэд ирлээ гэж байгаа хүмүүс ер нь надад тань дээр хэрэг хэрдэг вэ? Ер нь тий. Ер нь бол үнэлтэй. Хүмүүс ер нь бол хэдий хийлгмээр байсан ч гэсэн айгаад хийлэхгүй байгаа гэсэн хүмүүс байна. Үнэхээр би удаан бодсон хитэ нөгөө өвдөх болоо гэдэг ч юм уу тий амар санагдаад гэд үнэхээр үнэн тэгж айцаас болоод эрэг юм одоо нөгөө нэлээд удсан хүмүүс байгаа. Одоо ч орчдохгүй явж байгаа ч хүмүүс байгаа. Тэгэхээр яг нөгөө тэр юутай холбоотой вэ гэхээр сайн мэдэхгүй болоод тэгж байгаа. Яг ясам дээр бол нөгөө госхны хаалга хийлгэсний дараа нөгөө өвдөд идэггүй. Тэгээ ялангуяа эн чинь нөгөө ингээд зориудаар зүгээр байгаа эд эрхтнийг те өөрчилж хэлбэр төрсийг ингээд янзлж байгаа учраас бид нар бол ингээд мэдээ алдуулагчийг те дараа нь одоо муу адил өмнө нь одоо мэдээ алдуулагч хүчин намдах юмудыг бол аягүй сайн хэрэглүүлдэг л те. Тэгэхээр бол одоогоор над дээр хаалгаанд орсны дараа одоо те маргааш нь өвдлөө гэж ирсэн хүн бол байхгүй. Өөрөөр хэлбэл одоо бидний ашиглаж байгаа мэдээ алдуулагч бод хүчин намдах юм нь одоо орчин цаг үед нэлээд сайжирсан гэж хэлж болно. Шилүү хогжод. Тэгэхээр бол тийм өвдөл зовир бол уул нь бол үүсгдэг. Зүгээр юу үгүй вэ гэхээр нөгөө хаалгач ингээ хоёр янз байгаа. Нэг нь хэсгийн мэдээ алдуултай.
нэг нь ерхий мэдээ алдуултаа. Ерхий мэдээ алдуултаа хаалганы үед бол хүн унтчихна. Тэгээ нөгөө хийгдэж байгаа ажилбарын нэг хүрэлцэхүүн мэдрэмж бол байхгүй л те. Унтаас хэрнэ. Хэсэг мэдээ алдуултаа хаалган дээр бол яг нөгөө тухайн хэсэг газар нь хэдий өвдөггүй байгаа ч гэсэн хүн сэрүүн байгаа учраас энэ хурж байгааг нь бол мэддэг. Гэтэ энэ хоёр хаалгаа одоо бас даваа болон сул талтай. Хэсэг мэдээ алдуултаа яг нэг сэрүүн байгаа гэдгээрээ зарим нэг юм айцтай хүнд бол зүгээр юм хурж байгаа шүргэж байгаа ч амир. Унтуулгатай хаалгаа нь хэдий юуж мэдрэхгүй байгаа ч гэсэн дараагийн нөгөөдөө эсвэл тухайн үед нь ч юм уу үүсч болох эрсдэл хүндрэлүүд бас ихтэй. Хаалгааны дараа бас шууд босоо явчихгүй. Хэсэг мэдээ алдуулт бол нөгөө шүд хавуулж байгаатай адилхан шүү дээ. Яг л шүдийн тариа илгээл холод битэн босол явцдаг. Яг тэр үедээ адилхан жишээ нь хамрын хаалгаар тариагаа илгээл хийлгэчил босол явцдаг. Нэг бодлын нөгөө хүндээ хөнгөн гэж бас явдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс ирээ айцтай байгаа бол мэдээж айц бол нэг тийм тодорхой бус зүйлээс л үүдэж байгаа. Тэгэхээр нөгөө сайн асуух хэрэгтэй. Сонирхож байгаа бол ирээ зөвлөгөө авч болно те. Үгүй зөвлөгөө өгдөг газрууд байгаа те. Ер нь бол яг альва эмнэлгийн үслэг зөвлөгөө тийм үнэтэй бол биш. Тэгэхээр ирээ сонирхож байгаа, судалж байгаа бол сайхан ирээд эмчээс ингэ дэлгэрэнгүй зөвлөгөө аваад асуумаар байгаа бүх юм асуугаад ирвэл хүн бас тайвшраад тэгээ хайх айцсан багасна. Яг айц тэр би бас ингэж орж ирээд байна л та. Ер нь ямар ч эмнэлэг дээр очисон. Ер нь хүн югаач үзүүлсэн байсан. Өн чи ингээл болоо гэсэн юм уу гэд нэг тэгдэж штэ тий. Ер нь тим комментууд их авах уу дараа нь одоо хаалганы дараа ч гэдэг юм уу. Тий. Хүмүүс юу яадаг нөгөө хийснийхаа дараа бас бодсныг бол гайгүй байсан юм ч тийм үү тий. Би бүр амираар төсөөлөдсөн чинь гайгүй байсан юм байна гэж ер нь хөвчлэн тэгд. Тэгтээ яг хүмүүс сүлээд бас гайгүй ер нь нэг нэгнээсээ харин өвддөггүй гэсэн тий гайгүй гэсэн тий гэд орж ирдэг болчиход та. Тэгэхээр нөгөө ингээ мэдээлэл бас сүүлийн үед аваад байгаа. Зүг. Айдсын тал дээр бас магадгүй нөгөө хүн яг миний бодсон шиг болох уу ч гэдэм үү эсвэл ямар болох вэ те амир болчихвол гэдэг ч юм уу тийм айдсууд бас илүү давнгаа байгаа. Яг нөгөө шал өөр хүн болчихъя те. Миний бодож ирснээс ингээд би арай өөр харагдах вэ ч гэдэг. Эсвэл нүүрнийхээ өөрчлөлтнөөс бас айж нэр болох юм байна те. Тийм үр дүн хүснээр нь гарахгүй байх вэ гэдгээс бас айж байгаа хүмүүс байгаа. Нэг бодлын хэцүү. Яг л энэ чинь айгүй чухал шийдвэр шүү дээ. Тэгээ энэ хаалгаа хийлгээ тэр үнэхээр бас нэр амжилтгүй болох юм бол тухайн хүний амьдралын чанарт бас өргөөр нөлөөлнө. Одоо үнэхээр одоо хүмүүсээ сонсч ирсэн ингээл би одоо хийлгэснээс хойш гээд амир болцсон тий. Тэгээд одоо ингээл ажилдаач явж чадахгүй байгаа ч гэдэм үү хүний нүүр царай чарж чадахгүй юм ч гэдэм үү. Тиймэрхүү ярьдаг хүмүүс байдаг. Тэр нь бол хоёр талтай. Үнэхээр бас ингээд хаалгаа амжилтгүй болсон тий. Эсвэл нөгөө хаалганы хүндрэл гарсан, өрөвсөн ч гэдэм үү тий хийсэн хаалгаа нь тэрнээсээ болоод нөгөө үнэхээр ингээд хэлбэр дүс их алдагдлалд орсон хүн байна. Зарим нэг нь зүгээр ингээд хүний нүдээр харахад хэвэн байхад тэрийг ингээд хит ингээд амар ардтаа тий ингээд дүүйлгэж өөрөө хардаг. Хүн анзаарахгүй юм ийм тэр ийм гэл өстой ингээд миллиметрийн зөрүүтэй юмнуудыг ингээд пойнтлж хардаг хүмүүс бас байна. Тэгэхээр яг нөгөө эцсийн байдлаар ер нь гол юм нь бол тэр хаалгааны өмнө амарсан уулзсан чухалтай хүнтэй. Бүх юм ярилцсан чухал ерөөсөө. Бүх үе шат те бүх степүүдийг яг ингээл өмнө ингэн явцдаа тэгин дуусаад тэгин гэл ингээл бараг л хоног болгоноор ийм өөрчлөлт гарна гэдэг ийм дэлгэрэнгүй ярьж өгөөдөл хүмүүс гайгүй. Ер нь бол хүлээлт нь бодиттой болоод эхэлнэ гэсэн. За хоёулаа сөрөг юм яриад явах уу. За мэдээж тэгтээ явах аливаа зүйл сайн муу зүйл байгаа байх. Гэтэ би яг одоо яг ингээд Мишельтэй уулзаад ярихаар одоо миний бодол өөрчлөгдөж байна л доо. Одоо юу гэдэг юм аа эн чинь бас нэг бодлороо гоо сайхан гэдэг чинь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Дээр нэмээд бас одоо яг түрүүний ярьж байгаа шиг магадгүй төрөлхийн гажигтай хүн байвал яах юм. Тийм үстэй те. Тэгэхээр тэрэн дээр бол яг одоо магадгүй амнасанд нь тэр аюулгүй байсан ч гэсэндээ тэ тэр хүний амьдралыг нэг өсөндөө өөрчлөх бас яг эмч гэдэг утгаар нь гоо сайхан гэхээс илүү бас яг тэрийг эмчлэх эмч гэдэг утгаар нь харах юм бол энэ бас амар буянтай юм байна. Тэ яг тиймэрхүү зүйлүүд төр жишээлбэл хэр их ажиллаж байсан бэ? Тиймэрхүү кейсүүд ер нь нийт кейсүүдийг хэдэн хувь нэ? Тийм одоо яг нэг төрлийн гажиг гэж байна шүү дээ. Яг өнөө өглөөхөн над дээр яг нэг тийм нэг уруулын далд цэтрхий гэж байдаг. Тийм уруулын далд цэтрхийтэй. Яг уруулын далд цэтрхий гэдэг нь бол одоо юу нэг мурал тагнаас цэтрхий гэдэг эмгэг байдаг байхгүй удамшдаг.
Эсвэл нөгөө удамш байгүйсэн ч гэсэн ингээ сөргөөр бас нөлөөлөөд одоо ариг тамхины хэрэглээ тий бас зохисгүй эмийн хэрэглээ гэх мэтлээ ингээ нөгөө ураг бүрлдэж явж хахад урагт ингээд одоо энэ физик хими одоо эмийн хүчин зүйлүүд ч юм уу удамшлын хүчин зүйл нөлөөлөөд энэ хил уруул тагнаа одоо энэ хамрын суур орчмоор ингээ стэрхий үүсдэг юм эмгэгүүд байдаг. Хүмүүс яг ерөөхдөө мэдих байх. Тэр нь бол яг нэг бүрэлдэж байхдаа хоёр талаас ингээ нийлдэг ясны заа гэдэг болчингууд нь хоорондоо ингээ нийлж чадахгүй дунд нь саатаад хөгжцөөл гэсэн. Тийм хөвгт иржсэн. Тэр тохиолдолд одоо жишээ нь юу болдог вэ? Бас л нэг 90 нүрийн орчим одоо манай л мэрэгжлийн л өвчин юм байна. Одоо тэрийг л тэн дээр яалтчгүй одоо юм шат дараалсан хагалгаанууд хийгдэж байгаа. Бүр юм багаас нь хийгддэг байна. Яг уруулын далд зэрхийдээ бол харьцангуй хожуу одоо тэр сорийг зэгцлэх. За тэгээ хамран дээр тэр үнэн өглөөний ирдэг хүн бол яг ингээд хамрын хагалгаа ерөөхдөө асууж ирж байгаа юм л да. Яагаад гэхээр нөгөө уруулын стэрхий тэгээ цаашаа жоохон таславчин дали осны болоос ингээд хамрын нүх дээр болсон хамрын нэм дали юм шиг харагдаад байна гээд. Тэр үний хувьд бол ялдчихгүй одоо госхны хагалгаа хийх болчихж байгаа. Тэгээ тэр бусдаар бол яг нөгөө хамрын амьсгал хэвэн байгаа. Ирүүлийн хувьд ирүүл гэхдээ зөвхөн хэлбэр төрсийг л засгуулчих. Тэрүүнтэй адилхан юм уруул тагнаа стэрхий байна. За юм дүрлэхийн одоо эрүүний ясны хөгжил саатсан хүмүүс байна. Дүрлэхийн одоо зохион дээр бол юм сормосон дотгошоо иргэдэг хүмүүс байна. Таславчин таг дайлийн хүмүүстэй эсвэл амрын яс мас ингээд хөгжил муутай ч юм уу хүмүүс байна. Эсвэл нүдний булчингийн одоо саажилтаа өөрөөр хэлбэл нэг нүд нь сайн нэгддэггүй ч юм уу ийм хүмүүс байна. Энэ бүгд ерөөхдөө бас л энэ пластик гоос ахны нэмслийн салбарын шийдэх ёстой юм эмгэгүүд байхгүй. Тэгэхээр заавал ийм ив эрүүлийн юмн дээр хийдэг гэсэн үг биш. Тийм тий. Яг үнэ тийм шүү тий. За яг үнэхээр яг гоо сайхныхаа төлөө за тэр эмгэг байхгүй тий. Залуу хүмүүс ирэх орж ирж байна. Жишээлбэл тий. За би нэг л ингэ янзлуулчмаар байна. Одоо хөшрөлтөөсөө болоод биш тий. Яг өөрийнхөө одоо жишээл царайндаа цэцгэл ханамжгүй бас байж болно шүү дээ хүн тий. Ягаад байж болохгүй гэж. Тэр тохиолдолд жишээлбэл эрэгтэйчүүдийн хувь нь их байна уу? Эмэгтэйчүүдийн хувь нь их байна уу? За хоёрдугаарт за хамгийн их хийгдэж байгаа хагалгаа юу байна вэ? Одоо жишээл яг Мишелийн кейсэн дээр тий. Тийм. Миний хувьд насны хувьд ажиглахад бол за нэг 22-оос за 35 бол яг мэдвэхтэй нас гэх юм уу? Госхны хаалгаанд орж байгаа. Ерөнхийдөө бид нар ингээл нэлээд хэдэн жилийг ингээл харна, датануудаа цуглуулаад картуудаа шүүгээл архив үзэхээр ер нь бол тийм нэг 22-оос 35 бол яг ийм оргилцэг гэх юм насны хувьд. Яг энэ үед хүмүүс одоо тэгэл нэг гэр бүл зохиох, ажил, мэргэжил, карьер гэл ингээл ингээ нийгмийн харилцаанд идэвхтэй ордог, байр суурь олж авдаг ч юм уу. Ийм хүчин зүйлс байгаад гэх шиг байгаа. Госхны хаалгаанд орох нөлөөлөх хүч зүйлс. Муу адил нөгөө эн чинь өртөгтэй хаалгаа гэж. Тийм болохоор ингээ санхүүгийн хувьд харьцангуй ингээ боломжтой болсон. Аль эсвэл нөгөө жоохондоо тий одоо би давхраа хэлгээхний жаав яах зүгээр нүдтэй штэ. Гэл тэгэхээр мэдээж хэлэг мөрөөсөн хийлэхгүй. Тэгэхээр одоо ингээд нас биеинд хүрээд өөрөө шийдвэр гаргах боломжтой үедээ бас орж ирэхээр ингээд тухайн хүмүүсийн хаалгаа хийх хувь нэгсээд байгаа юм. Маш 100% нь бол яг 21-22-оос доош насныхан одоо үнэхээр зайлшгүй шаардлагаар эцгийн хинтгтээ мэдээ зөвшөөрлөөр хаалгаа бол хийгддэг. Тэр бол яг 100 тоог л эзэлдэг. Тэндээс давхраа яг дийлэнхөө эзэлдэг. Хамрын хаалгааг бол ер нь 18-аас хойш хий гэж үздэг байхгүй. Тэгээд 35-аас хойш 45 бол дараагийн моргилцэг гэх юм уу. Гэхдээ тэн дээр бол ихэвчлэн монголчуудын хувьд бол ингээд үжээ давхрааг бол хийлэгдсэн байдаг. Эхний хаалгаа госхны хаалгаа үжээ хийлэгдсэн. Дараагийн госхны хаалгаа ихэвчлэн 30-45 наснд хийгдэж байгаа харагддаг. 45-аас хойш бол ерөөхдөө юм хөгшрөлтийн хэсэг хаалгаанууд дандаа хийгдэж байгаа. Одоо нөгөө амар өндөрлөх төр давхраа мохрооны хамаг болоод эхэлж шүү дээ. 45-аас хойш хүн ингээд хацар унжаад нүүр ингээд гонцгой урт болоод байна тийм. Энэ хамар уруул ингээд гонцсон, булуунцсан, ядарсан харагдаад байна. Зурган дээр ингэж гарч ийн гэл. Ийм зөөрөөр 45-аас хойш ер нь бол асуудлуудаа шийдэж байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол эмэгтэй хүмүүс илт даваа госхны хаалгааг бол хийлгэж байгаа. Их гэсэн үг тийм. Маш гендрийн хувьд 90 бараг 10% ч гэх юм уу зүгээр ингээд бацаад хэлэхэд бол одоо бид нарт жилийн эцээр хаалганд орсон эрэгтэй хүмүүсээ зүгээр тоолоход нь өстой нэг 10 гарын 10 орон багтах ч юм 10 20 хүн л байгаа. Тэгээ нэг 400 500 хаалганд орлох тэрнээс нэг 10 20 нь л эрэгтэй хүн байна. Тэгэхээр нэг бодлын бас ингээд эрэгтэй хүмүүстэй госхны хаалгаа чухал гэдгийг жоохон ойлгох хэрэгтэй.
Үнэхээр ийм хийлэх шаардлагагүй хүн байгаа хүмүүс байгаа даа мөхөө бас үгүй. Ингээ миний ажилласныг харахад бол шаардлагатай хүмүүс өндөө байгаа. Гэтэл яг хийлэхгүй байх гэдэг нь бол нөгөө цэвэр одоо тэгэл Монгол эрэгтэй хүн те ийм тийм байдаг гэсэн нэг ийм хэв журам дээр ер нь бол жоохон баригдаад санаа зовч юм байна. Найзууд нь ч давхраа хэлгэцэн мөнгөл эрэгтэй хүнийг те бас алга үздэг шүү дээ. Тийм тэрнээс хамаарат бол яг эрэгтэй хүмүүс жоохон арай хаалганд орох нь баг тэгээд ийм айцтай байх шиг байна да. Тийм нийгмийн талаас. Эрэгтэй хүмүүсийн орж байгаа хаалгаан тэгвэл хөвчлэн нөгөө нэг арьс марьсаа татуулах ч юм уу. Тийм юм байх уу? Одоо нэрийг хэлэхгүйгээс хойш те жишээлбэл ер нь хөвчлэн ямар хаалгаа хэлж чинь эрэгтэйчүүдтэй дараа нэмэгтэйгээр байл. Тийм. Ер нь бол яг зөв. Эрэгтэй хүмүүс бол яг үнэхээр шаардлагатай юм аа л хэлдэг гэх юм уу? Тий. Одоо яг л эрэгтэйчтэй хамгийн хийлэгдэх хаалгаа бол доод зөх татвал гэдэг. Доод зөх. Тий. Доод зөх татна гэдэг нь одоо энэ доод зэсгийн өвчлээ гараад те нэг муутан цэр үсээд ирэхээр ер нь бол хүн ядарсан харагддаг. Ядарсан харагддаг. Тэгэхээр нөгөө зурган дээр хөгшин шиг харагдаж байна бас те. Тэгэхээр доод зөх татвал хаалгаа эрэгтэйчтэй хамгийн их. Хоёрт бол манайхан чинь нөгөө сайхан зодон зөх гэдэг улсууд учраас хамрын дээлийг тэгшлүүлэх хаалгаа бас их ордог. Тий. Тэгээд тэрний дараа нөгөө дословч тэгшлэх гэж хамрын амьсгал чөлөөлөх хаалгаанууд байна. Гуравт бол яг нөгөө сорив зэгцдэг хаалгаанууд байна. Энд тэнд аягүй соривтэй. Ялангуяа нөгөө Монгол хүн чинь аягүй сорвждаг арьсны төрөл баггүй. Ийм дөрвөн үндсэн төрөл гэдэг. Тэрнээс монголчууд бол 3 4 дэх типт нь ордог өөрөлдвөл үний бие чи ер нь ингээл зүслээ гимтлэл бол эргээд эзэж арьс болохгүй. Яг арьстай төстэй сорил болж тогтдتي. Заримийнх нь бол мэддэхгүй. Заримийнх нь ингээл аваач таваа уурчдаг одоо минийх ч гэдэм юм. Тэгэхээр нөгөө тиймэрхүү их нүүрэн дээр ил тод сорив бас ингээд ахуулах жижигрүүлэх зорилгоор бас хаалгаанд ордог. Тий. Тиймэрхүү л байгаа. За эмэгтэйчүүдийн хамгийн хийлгэж байгаа болох юм. Тэгэл эмэгтэйчүүд бол арцсангуу тий эрт таглаанд орж эхэлдэг. Тэгэл нөгөө давхраанаас эхэлдэг. Тэгээл дараа нь бол хамрын хаалгаа багтдаг. Тэгээд хөмсөг эсвэл уруул байдаг. Тэгэхээр яг ингээ харахаар зөвхөн монголчууд эсвэл тий зөвхөн наснаас хамаарат ч юм уу ингээд юу хийлэх нь тодорхой болоод байгаа гэхэд бас учир дутагддаг. Яг тэгэхээр ингээ түүхийг хараад үзэхээр ер нь нэртээр үесээ л ингээд уран зургуудыг харахад тий ном сурах чиг зохиолуудыг харахад бол яг нэг одоо нүүрэн дээр байгаа гоо сахны илтгэдэг үндсэн юмнууд нь бол ялчгүй нүд хамар уруул байдаг байсан юм байлээ. Тэгэхээр тэгээд нөгөө юм дүүрэн том тий уруултай байх нь тэгээд эмэгтэйнүүд яг нэг юм шүнтгэрдөө тий үзүүрэн дэшээ юм нумарсан хамартай байх том тий алгынуудтай байх зэрэг нь бол одоо гоо сахны юм хөсөмжт дүр гэх юм уу. Эрэгтэй хүн болоод ирэнгүүт арай ондоо шүү дээ. Одоо юм илүү ясархаг те эрүүн яс томтой хамрын яс монхорч идэх юм уу те шанаа арай өргөнтэй ч идэх юм уу. Энэ бол нөгөө эрэгтэй хүний эрэгтэйлэг шин чанарыг илтгэж байгаа юм дүр төрх байхгүй. Тэгэхээр ер нь нөгөө тэр шаардлагынхаа дагуу л ингээл хүмүүс ер нь бол нөгөө хаалгааг хийлгэж байгаа. Харж байгаа. За одоо ерөнхийдөө нэг юм жоохон хэтрүүлсэн хүмүүс явдаг шүү дээ тийм. За жишээлбэл би нэг монголчууд дээр хэлэхгүй. Одоо орс эмэгтэйчүүд байна шүү дээ. Жишээлбэл одоо тематикийн клипэн дээр гардаг. Орс эмэгтэйчүүд нэг юм хэтрүүлэг нь флекс болсон юм шиг надад хэсэгтэй санагдц тийм. Хит том оруулч гэдэг юм уу тийм. Би ингээ бүр мэддэггүйгээр янзлуулах биш. Улаан цай мэддэгдэл нь ингэж янзлуулах нь одоо флекс болцсон үе над нэг байх шиг санагдсан. Тэгэхээр тэр хүмүүснийхээс бас донтсон байна гэсэн үг. Ер нь энэ зүйлд бас донтдгүй. Тийм хүмүүс байна уу? Тийм, айгүй тийм тодорхой жишээ яг хэллээ л дээ. Яг нөгөө ялангуяа яг орсуудад бол бүр юм Barbie doll, Russian lip mip гэдэг ингээд бүр яг тийм тодорхой нэр өгсөн байдаг. Тэд нар бол яг ингээд уруулын хэлбэрийг одоо ингээд хит дөвийлгэх, хит томруулах тийм үзэгдлийг харагдаж байгаа. Тэгээ орсууд бол бидний бодол ялч нөгөө хамар нүд сайтай. Тэгэнгүүт нөгөө уруул цоргоод ирэхээр ер нь бол яг гоо сахан дээр бол ингээ уруул цоргоод ирэхээр жоохон хиймэл харагдаад эхэлдэг. Ялтчихгүй. За тэгээ дараа нь одоо хүмүүсгээ хит татах ч юм уу нүур амаа хит ингээд жимбитл татах юм бол бас ингээд хит хиймэл харагдана. Яг гоо сахны хаалгаанд одоо тэр уруулын хувьд бол ийм л дээ. Ер нь бол урууланд бол нэг тийм олон удаа филлер хийгээд одоо дүүргээд те байх бол боломжгүй хэрэгтэй.
Урууланд бол тийм. Тий, 1 юм уу 2 мл за хийгээл тэгэл дараа нь тэрийг хайлуулаад дахиж хийхгүйгээр ингээд шаар үлээж байгаа юм шиг ингээд дүүргээл эвэл гэл ингээл ер нь томорчин. Тэгээд нэг хийснийхаа зургаар одоо тэр филлер бол нэг хүний биеэс ингээд шингэн татдаг. Тэгээд гадны биед орж ирж байгаа бол тодорхой хэмжээнд ингээд нэг юм хальсан бүрхэж ургуулж үүсгэдэг байхгүй. Тэгээд филлер хайсан ч гэсэн нөгөө тэр юм хальсан бүрхэж үлдчихдэг. Тэгээд мэдээж нөгөө аливаа дэрэгцэн чинь нөгөө юм дүүрэн байжгаад тэгээ филлер ч юм хайлуулчихаар хэлбэр төрсөн алдчихна. Тийм юм шүү дээ. Тий. Хийн гарцсан шааш харагдана. Тэгэхээр мэдээж тийм байдалтай байхгүй бол дахиад хийлгэнэ. Хийлэхэр өмнөхөөсөө хизэлхүүн нэмэгдсэн одоо тий багтаамж нэмэгдсэн бол нэмэл ингээ яваад томорчдөг. Тал бас байгаа. Тэгээ бүр их олон хийлгээд одоо сүлдээ нэг уруулынхаа нэг тодорхой хэмжээнээс ингээ доторчлоосон юм жоохон ахуулж махуулдаг тийм тохиолдлууд ч бас байна. Донтолтын өвдөх юм бол яаж үсэж ийнэ гэхээр ер нь нэг юм нэг удаа одоо хагалгаа хийлгдэг ч юм уу тариа хийлгээд тий тэр нь өөрт нь тааламжтай тата байсан учраас дахиад одоо тэрэндээ мэдээж тодорхой хугацаанд дараа дасчихна. Тэ тэгэнгүүт нөгөөх нь хэвийн л юм шиг санагдана. Одоо өмнөх 4 6 хүн марцчихна шүү дээ. Өмнө юм байсан гэдэг марцчихна. Тэгээд дахиад нэг юм цэгээс эхлээд тэндээсээ дахиад нэмнэ. Тэ тэгээ явахаа дахиад нөгөө тата мэдрэмж аав нь гоё болж जैन том уралтай ч юм шүнтгэр хамартай эсвэл том нүдтэй ч юм болоод байна тэ. Тэгээ ингээд энэ бол яг нөгөө тэр мэдрэмжийн хойноос хөөцөлдөөд тэгээ тухайн хүний ч гэсэн өөрийнх нь нөгөө юм дотор байгаа гоо зүүн бодит хэмжүүр нь арай ингээд хэвийнээс хитэрсэн хүн байх юм бол бас тэгээл юм донтолт гэдэг юм үүсч болно. Одоо би зүгээр чинь өөр дээрээ ингээд ажиглахад би нэг юм зүгээр хагалгаанд орж ирсэн л доо судасны хагалгаанд. Тэгээд тэр хагалгаанд орсны дараа одоо орж байгаа явцад ч гэсэн надад ямар нэг тийм хөндрөл ерөөсө гараагүй. Би ерөөсө өвдөлт мэдрээгүй байхгүй. Тэгээд надад тэгэхээр нөгөө хагалгааны дараа бол үн чинь амархан юм гайгүй юм биш тэг гэсэн бодлыг төрсөн. Тэгвэл би одоо дараагийн тэр хагалгаанд орчиж тийм үү ингээ нэг юм шууд бодол төрж исэн байхгүй. Тэгэхээр яг тэрүүнтэй юм төстэй ер нь бол зүйл бас явагдаад байгаа харагддаг. Тэр нь одоо хамраа хийлгэх зүүн дахиж ирээд те одоо ингээ давхраагаа хийлгээ одоо гоё давхраагаа хийлгээ мэдээж шаардлагагүй юм биш тэгэл явал. Яг хэрэгтэй юм байвал бас анханаас төлөвлөл ярина л да. За би энэ дэр ерөнхийдөө одоо ингээд энэ чиглэлээр яг ажилтдаг мэрэгсэн хүний хувьд монголчуудын ер нь яг энэ нүүрний гоо сайхны мэс засал дээр ер нь ингэж буруу бодож явдаг зүйл нь ер нь юу гэж боддог вэ? За энийг ер нь монголчууд маань жоохон ингэ те буруу бодоод яваад байдаг. Да нэг залруулад хэлчихимсэн да гэж боддог зүйл байдаг уу? Жоохон ийм хандлагатай манайхан хаалгаа хийлэгчлээл болцоон гэж боддог хүмүүс байна. Тийм гэтэл нөгөө үдсэн яг эцсийн үр дүнгээ үзэхийн тулд хаалгаа бол нэг маш бага үе эзэлдэг. Тухайн моменттой хийх юм хийгээл одоо эмчнүүд болчихж байгаа. Тийм тэрний өмнө мэдээж ингээд бэлтгэх нь бас бүр их ажил. Тийм үү. Хаалгаан зүгээр өнөөдөр ирээл за баглаанд орё гэл ингээл явчихгүй. Тэгээ маш олон шат дараалсан юм үе дамжлагаар явж иж хаалгаанд орно. Тэндээ бэлтгэгднэ гэсэн хаалгаанда. Манай хаалгааны хувьд заримдаа бол яг ингээд өмнө хүмүүс ч ингээл цаг маг аваад ирээл үзүүлээл те. Тэг өмнөх өдөр нь очивтэй шууд маргааш үлдэн хаалгаанд орчдөг шүү дээ. Гэтэл манайх бол яг бол үнийг л тийм бол биш. Яагаад вэ гэхээр одоо энэ хаалгаа бол нөгөө нэгт тийм яаралтай хаалгаа ерөөсөө биш. Энэ бол төлөвлөгөөтэй хаалгаа байхгүй. Яаралтай хаалгаа гэдэг бол одоо тухайн хүний амнаас нь эрсдэлтэй ч гэдэм үү. Яаралтай тэр хаалгаа хийхгүй бол цаашдаа тухайн өвчин ч гэдэм үү хүндрэх гээд байгаа тохиолдол хийгддэг. Төлөвлөгөөтэй хаалгаа бол маш сайн төлөвлөж жагаад тэ эдэн сарын тэдний өдөр эдэн цагаас одоо тэ тэгсний дараагаар орно гэж төлөвлөж ордог хаалга хэлж байгаа. Тэгэхээр тэгж төлөвлөж орохгүй болвол одоо нөгөө хүмүүс чинь хөвчн гоосхны хаалгаанд жоох юм сэтгэлийн хөөрлөөр орж ирдэг байхгүй. Тэгэл нэг зураг харцсан эсвэл нэг нь тэгээ хилцсэн ч гэдэг юм уу те чи ийчээс тэгж харагдаж ийн гэж ин татуулаач тэгэж ингэж гэдэг юм. Тэнгүүд тэр сэтгэлийн хөөрлөөр эсвэл нэг юм тухайн моментоор шууд хаалга хийх гээд ороод ирдэг. Бүр эсвэл нөгөө хин нэгний төлөө чи хийлгэж байгаа хүмүүс байна. Тий нэг юм өөр далж алтхааны улмаас ч юм уу те хин нэгэнд гоё харагдах гэж хин нэгнээс одоо те өшөө аавн гэж бодд юм уу те тийм зорилгоор хийлгэж байгаа хүмүүс байна. Тэгэхээр тийм хүмүүсийг нөө зогсоох нь аягүй чухал. Байж ав зогсоох нь чухал. Тэгэхээр ганцхан удаа уулзаад окей маргааш хаалганд орё гэвэл тэр алдаа бол тэр хүн удаан бодоогүй байсан учраас эргцүүлээгүй байсан учраас хаалгааны дараах одоо те нэг өөрчлөлтөд хүлээж авч чадахгүй байна. Тэгэхээр тэр хүнийг анханаас нь ингээд нэг сэтгэл зүг нь маш сайн бэлдэнэ. Биеийг бэлдэнэ л те.
Тэгээ сэтгэл зүг бэлтэн гэдэг нь өөрөө бас маш их том ажил байхгүй. Яг дөхөр нөх хагалгаа хийлгээд босоод ирсний дараагаар зарим нэг хүмүүс ингээд шууд би юу ичвэ гэж хэлдэг хүмүүс байна. Хараад цочирдоод одоо тийм тэр чинь мэдээж хэрэг хамаг юм хавтцсан, цус хурцсан амар дүр зурээд тийм өдөр болго ингээ өөрийгөө талент хардаг байсан нөгөө чинь пүнк гээл ингээ дэлбэрэл хавдал босоод ирэхэр чинь хүн айц цочирдэн тийм тэгээ шокнд орно тийм. Тийм болохоор ингээд тэр бүх нөгөө ингээд бэлтгэл ажлыг сайн хийх хэрэгтэй гэсэн. Тэгээд ингээл яарч мараал одоо ингээд сэтгэлийн өрлөөр орсон чинь дараа нь бол одоо мэдий гоё болсон ч гэсэн хүлээж авахгүй байхгүй. Тэр хаалганы үр дүнг. Яг тэгвэл тухайн үед ингээд нэг хүрдэжсэн юм нь одоо тий шаардлагагүй болчихгоо одоо шал дими хэмжтэй л гэж зарим нь одоо хийлгсэн хаалганыхаа одоо юу гэж тий одоо хөхмө хийлгсэн ч юм уу тий амар өндөрлөөсөн бол тэрийг ахуулах гэл ингээд дараа нь хөрхий ингээд ажил болол явж байгаа. Зөв. Тэгэхээр бэлтгэл ажил амар чухал юм байна тий. Тийм байна. За тэгвэл шүү дээ тий. Яг Мишель дээр ирж ирсэн хамгийн юм сонирхолтой шалтгаанаар хагалгаа хийлгэж ирсэн кейс ярьж болох уу? Тий. Одоо жоо муу жишээ орчих гээд. Сайн жишээ нь бол яг юу л да. За муу нь болж идэх ойлаа. За муу. За ярьсан ч яг вэ. Тий. Одоо нөгөө юм шүү дээ. Алдар тхи одоо авах гээд хаалганд орох жамаа гэдэг. Тэгээ үнэхээр хөрх ингээд олон төрцөн тий. Ингээ мундаг эмхтэй байгаа. Тэгээд олон удаа нөгөө ингээд жинтэй ингээд хэлбэлцсэн учраас мэдээж хэрэг хайрс унжицсан. Тэгээ зөөх жоохон дарцсан. Тэгээ ингээд би одонгоо авахаас өмнө ингээд жоохон үдээс эргээчмээр байна. Одоо тий. Эргэж жоохон нүрээ татуулч маач гэдэг юм нэг тийм яг шалтгаанаар ирж байгаа хүмүүс айгуу гоё гэх юм уу. Одоо тий хамгийн юм зөв зорилттой ирж байгаа хүмүүс байдаг. Яг нөгөө юм шалтгаан нь тий өсөж байгаа үр дүнтэйгээ ингээд уялдахаар болсоо та гэсэн үг. Тий эсвэл нөгөө маш олон жил бас ингээд хагалгаагаа хийлгэнгээ бодцсон төлөвлөдсөн. Тэгээ бүр ингээд зарим бүр яг тэгдэг. Яг ихэвчлэн бас ингээд хүмүүс чинь ингээд шууд одоо энэ госхны хагалгааны мөнгийг ингээд кармаас гаргаад бол өгөхөд хэцүү. Тийм болохоор ингээд би цуглуулсан, би ажил хийгээд ингээд хурааж агаад тэгээд ингээд таны зориод мөнгө цуглуулж байгаа хүрээд ирлээ. Тэгээд ингээд харахад бас ингээд эмчийн өнөдөр харахад ч гэсэн үнэхээр бас нэг жохон давхраа игээд өчүүл нүд нь гоё сэргээд байгаа ч бас нүрэнд нь зохихоор хүн бай. А тэр бол бас их гоё юм сонгомол жишээ. Гэх юм уу? За ер нь одоо яг нүрний гоо сайхны мэс цаслын юм хийж байгаад хамгийн их юунаас кайфердэг вэ? Тий. Айгуу гоё асуулт байна. Тэгэхээр одоо энэ нөгөө мэдээж хэрэг одоо нөгөө яг заавал гой сонч байх уу одоо ингээд бас нөгөө улсын эмнэлэгт ингээд ажиллаж байгаа явцад нөгөө эмч хүний ингээд хөрх ингээд тэжээгдэж явдаг гэх юм уу? Цэнгэлэгдэж явдаг юм юу гэдэг вэхээр нөгөө тухайн хүн идгээд эсвэл тухайн хүн одоо тий эмчтэй ингээд баярлаа эмчээ ингээд гоё боллоо сайхан боллоо ингээд идэглээ өвдгөө боллоо гэдэг нэг юм талархал ер нь сонсон тухайн хүндээ маш сайхан. Яа тэр бол нөгөө ингээд багтах мэдрэмжийг бас төрүүлж байгаа юм л да. Биеийн хүнийг ангаачлаа, эдгээчлээ, зойроос нь салгачлаа гэдэг. Энэ мэдрэмжийн төлөө нөгөө эмчнэр одоо хөрх ингээд ажиллаад явж байгаа байх бүгдээрээ л адилхан баг. Тэгвэл госхны эмчийн үед нөгөө бас нэг гоё юм гэхээр нөгөө үр дүн ингээд нүдэн дээр харагддаг гэх юм уу? Тэг ингээд хийсэн хагалгаа нь үнэхээр одоо өмнөхтэй ингээд харьцуулаад харахад гоё болцсон. Тэгээ нөгөө нь ингээд одоо ийм штэ анх ингээд үүдээр орж ирэхэд ер нь бол эмч хүн бол ингээд тухайн хүнийг уншдаг байхгүй. Бүх юмыг нь уншдаг. Өмсөн, ховц сунар те ховцсон байр байдал бие авч явж байгаа байдал те яриа дууны өнгө мөгөл ингээд харц марц те тэг ингээд бүх юм нь ажиглана. Цаанаасаа л ажилдаг болчдөг ч юм уу. Тэг эмчнэр чинь ер нь бол ингээд нэг жирэмсэн хүний хамгийн түрүүнд мэддэг чи жирэмсэн юм уу гэд. Тэгэхээр нөгөө юм анатом физиологийн онцлогуудыг мэддэг болохоор ингээд шууд мэдчихдэг юм уу. Тэгэхээр нөгөө хагалгааны дараа одоо тэр анх орж ирж ирсэн хүн маань үнэхээр хагалгаа гоё амжилттай болчвол шал өөр болоод ороод ирдэг. Одоо өмсөн, зөөсөн, бие авч явж байгаа байдал, дууны өнгө мөнгөчсөн ингээл гоё өөртөө ихтгэлтэй болоод те ингээл гоё ховц өмсөөл те нүүр амаа ингээл гоё өөртөө ингээл тааруулж буудаал орж ирдэг. Нүд нь ялчгүй ингээл бүр цаанаасаа ингээл гэрэлтээд. Тэгээ бид нар ингээд бүр айгүй ингэж ингээд хагалгааны өмнөх зураг те
тэг хаалгааны дараах зураг ингээ харьцуулаад авахаар үнэхээр ингээд гоё болсон өөрөө тэрэндээ те ингээд сэтгэл хангалуун байгаа хүмүүс баг зэрэг инээмсэглэлцэн байдаг. Ер нь харьцуулсан зурган дээр. Тэгэл энэ жоохон ингээд цаанаасаа л инээмсэглэлцэн байвал энэ хүмүүс сэтгэл хангалуун байгаа юм байна хаалгаандаа гэдэг. Тэгэхээр юм чинь тэрнээс ерөөхдөө ингээд ийм байсан зүйлийг те ингээд ченж хийгээд ямар ч байсан ингээд ийм болгосон энэ хүн сэтгэл хангалуун байгаа бол надад ч гэсэн таатай л байгаа гэсэн. Тэр чинь одоо амьдралын чанарт амар нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм биз тий. Тийм те. Тэгэхээр яг тийм юмыг хараад яг нөө резалт хараад тэг үр дүнгээ хараад тэрнээсээ кайфрын гэдэг л амар гоё ах л та. Би бас яг дотроо л бодож илаа. Үнэхээр те тэгэл тэр чин ер нь бол гоо сайхны мэд заслыг хийлгий гэдэг бодлыг дор хаяждаг 5 жил бол бодож байгаа шүү. Би тэгж бодож байна. За би ер нь те нэг энийгээ ингээ янзлуулчихсан да гэж хүн бол гинт бодоод бол орж ирэхгүй. Нилээ удаан бодож байгаа л тэгээд тэр хүслээ биелүүлээд тэр нь амжилттай болно гэдэг бол амар гоё энержи хаа. Гоё энерги мэдрэгддэг байх гэж би бодож байна. Ер нь тийм хүмүүсээс гоё энерги мэдрэгдэж байгаа нь өөрт чинь бол мэдэгддэг. Тийм мэдэгддэг. Тийм ер нь бол тийм шүү хүмүүс тэгэл дийлийнхэн тиймээ бас сэтгэлийн хөрлөөр орж иж байгаа хүмүүст нь харцсан зөөхөн л яг л бодоол ярилцаал одоо би жишээ зохиод таталжсан байхгүй. Тэгээд би одоо чинь өмнөх өдөр нь бас яг ормооргүй санагдаад яагаад ч юм ингээл яаж их нь бүгдийг мэдчихэж байгаа шүү дээ. Ингэдэг тэгдэг өвдөхгүй шүү дээ тийм мишэлээ. Чи мэдчихэл байгаа гэсэн мөртлөө л айцтай. Маргааш яаж орно гэл ингээл тий айцтайсэн. Тэгчээ би ингээд санаасургүй альбом ингээд утсан дээр зураг үзэж авчгаад өөрхөө нөгөө сүүлд авахсан зургуудаас харахгүй баяр маягаар авахсан зураг. Олон нийтэд авахсан зураг дээр юу хүн яг ямар байгаагаар яг гардаа шүү дээ тий. Тэрийг харсан ч нилээ онцчихжээ. Зөөх нилээ онцчих. Тэгэл тэрийг хараад за одоо тий яг л татуулъя да. Ялч зөөх унжчихжээ гэж бодоод орж исэн. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хүмүүс ингээд ер нь бол би зурган дээр ингэж гарч ийн ингэж ингээд одоо өмнөх бүр зургатайгаа харьцуулаад харж байгаа л төлөвлөж байгаа л ер нь бол ирдэг. Одоо за би жишээлбэл заяа. За би одоо ингээд за би зөхиод татуулъя те. За бэлтгэл ажлын жишээлбэл яах вэ? Тийм. За одоо эрэгтэй хүн зөхиод татуулах гэж штэ те. За тийм. Энийг имийг сайн л яг нэг имийг бас сайн асуун л та тухайн хүнээс. За би ихлэ асууч. Энэ татгаар байна уу татгааргүй байна уу? Ааха. Би ихлэ те. Ингээл орж ирэл ингээл ихлэн зү те. Тийм шүү дээ. Хүмүүс тийм. Хүмүүс ч ингээд бас хөөрхөн ингээд эмчигээ сонж чинь нэг дэрэх ороод ингээд зарим нь орж ирэл та миний нүрийг хардаа юу хэлэхээр байна. Гэлээ орж ирэхдээ тэгэл би ч тоглоод юу ч хийх хэрэггүй л байна шүү дээ гэл тийм. Мэдээж хэрэг ер нь тухайн хүн яг өөрөөл энийг хийлгээл гэхгүй бол би хийхгүй. Тэрнээс бол ингээд хүндээ ингээд та энийг ангич тэрийгээ тэгчүүл гоё болно тэгчүүл бүр гоё болно гэл ингээд юм ингээд бараа зарж байгаа юм шиг те ингээд ерөөсөө рекламдаж болохгүй. Тэгээд өөрийнхөө үзэл бодлоор хүнд ингэж юм толгож хагалгаа толгож болохгүй. Тухайн өөрөө л яг ингэмээр гэвлэл юм гэсэн. Тэгэнгүүт таны хувьд ингээд орж ирж штэ те татгаар болчихоо гэл орж ирвэл би бол яг та өөрөө гэж бодож байна гэсэн л та эхлэв те. Тэнгүүд хүн чинь хөөрхөн ингээ яриад эхэлнэ. Яг нь надад ингээ сүүлийн үед ингээд те жоохон ингээд дараад байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ жоохон бүрлзээд байна ч тийм үү те хараа жоохон муудаад байгаа юм шиг санагдаж байна гэж. Тэгээ яг мэдээж уусхны хаалганы хараамаараа сайжрахгүй л да муудахчгүй шүү тий. Тэгтээ яг хүмүүст илэрдэг зөөр нь яг тэр идэх байхгүй. Тэгээ би ингээ таныг харж байхад бол ингээ та хөмсгөө өргөд эхэлсэн байна. Жоохон баг зэрэг. Ингээд үү? За. Тийм баг зэрэг хөмсгөө өргөд эхэлсэн байна гэдэг. Хүн ер нь тий. За. Яг гэж хөмсгөө өргөдөг гэхээр ер нь бол нүдээ том болгох гэж өргөдөг. Тэгэхээр нөгөө нүд ингээ дараад байгаа учраас хүн өөрийн мэдлгүй хөмсгөө баг зэрэг өргөж эхэлдэг. Бац та зөөх гэдэг чинь энэ юу? Тий. Энэ юу лээ? Муу адил зохинос. Одоо зохид нүд тойрсон арсыг хэлж байгаа. Ингээл зохих юм шүү дээ, тий. Тэгээ хоёлаа тодорхой дээд зохиг ярина, тий. Яг дээд зохих баг зэрэг татаж болохоор байна. Тий. Яг дээхээр одоо нөгөө сормоос тий хөмсөг хоорондын зай чинь жоох уртцсан байна. Тэгээ хөмсөг чинь баг зэрэг өөрийн мэдлэг ингээ өргөгдөд байна. Яг хаа тухайн хүндээ нэг зөөргөө шаардлагагүй. Гэтэ ингээ байнга мэдээж хөмсгөө өргөдөөл одоо энэ нүүр духны хүчлэнүүд тодроод эхэлнэ. Тийм тэгээд байнга өргөдөөл нүүр амж цуцсан, булчин цуцсан. Тэгээ бас ингэн одоо хэрвээ үнэхээр татуулгаар болцсон байвал орой морой тэгээ ялангуяа ядраад гэртээ очихоор нүд нэгтгэлчтэй. Зөх бүр дараа мөр ингээ энийгээд ирдэг. Тэгэхээр ер нь жоохон зөх дарцсан юм байна гэж бас ойлгожуд болно. Энэ бас гоо сайхан талаас бас дээр нь бас эрүүл мэндийн талаас юм байна шүү дээ. Тийм. Тийм ээ тийм. Окей. За тэгвэл за ингээд одоо хоёлоо гоё жишээ олгоод хүмүүст ингээд танилцуулъя л та. За тэгвэл би
За сэтгэл зүгээ бэлтжлээ. Одоо юугаа бэлтэх вэ? Тийм. Госхны хаалганд орохын тулд одоо бүх нөхцөл сайхан бүрдсэн байх хэрэгтэй гэж хэлэх юм уу? Тухайн бол за нэг эрүүл мэндийн хувьд эрүүл байх хэрэгтэй. Янз бүрийн одоо цус шингэлэх юм бэлтгэл хэрэгжилж байгаа бол хаалганы явцад цус алдах эрсдэлтэй, хаалганы дараа цус тогтохгүй байх эрсдэлтэй. Тэгээд нөгөө ажил төрлөө сайн зохицуулсан байх хэрэгтэй. Тэгвэл зарим нь одоо ингээл 5 дахь чөлөө аваад 4 дахь орой ороод те 5 дахь бүтэц сайн нэгтгэд ажил дээр гээд орно ч гэдэм үү. Тим хүмүүс байна. Хүний бие организм бол тийм хурдан бол идэхгүй. Ер нь бол альва хагалаг одоо жишээ бүрэн идэхийн тулд бүтэн жилийн хугацаа хэрэгтэй гэж үздэг. Яг бүрэн эргээд нэг хэвийн антомд очихын тулд үйл зүйдэ очихын тулд. Тэгтээ яг хоо ихэвчлэн хаалганы дараа бол нэг 7-10 хоногт бол ойдлыг ахуулдаг. Тэгээд нэг 10-14 хоногт нь хөхөрсөн бол хөхрөлт нь харилдаг. За тэгээд нэг сарын хугацаанд бол ингээд хаваа авдар нь бол дийлэх хувь нь бараг буучдаг. 80% ч юм уу буучдаг. Тэгэхээр тухайн хүний хувьд бол одоо хийж байгаа ажил төрлөөс хамаарат ер одоо их хүнд юм үүрэгдэг бие хүчний ажил хийдэг хүн бол нэг дор хаяж 14 хоног ажил хийхгүй байх хэрэгтэй. Яг хоо зүгээр хэвийн офис зуугаад одоо компьютерийн өмнө ажил хийдэг хүн бол нэг 7-10 хоног хийхгүй байхад бол асуудал. Эргээд 10 хоног дээр авах зүгээр хана шүү дээ. Тэ? Ингээ олон нийтэд харьцдаг одоо ингээл байнга эфирээр гардаг усуд бол одоо бараг сар мар үлэхгүй бол тэр нөгөө ингээ хийс хаалганы дараах нөгөө хамаа авдар чинь их учраас хилэгцэн мэдэгдэнэ. Тэгэхээр сарын дараанаас хүний нүдэнд бол ерөөхдөө ингээ анзаарахтаа болоод эхэлдэг гэсэн. Хүн амьд мэдэхгүй болж эхэлнэ гэсэн. Хэлсэн үгүйг нь ялгаж чадахгүй болно гэсэн. Тэгэхээр одоо энийг тайлбарлахаас эхэлнэ гэсэн. Та ингэж зохицуулах хэрэгтэй ийм процессор явнаа гэд. За тэгэл нөгөө сэтгэл зүйн чекап хийн тэ тухайн хаалганд ороход одоо ингээ хүлээлт нь бодиттой байна уу? Гол нь бодиттой хүлээлттэй хүн байх хэрэгтэй. Хүмүүс чинь ингээ нэг юм одоо Аз хүн бэжээж Европ одын ч юм уу те моделийн зураг авчираад ийм хамартай олгдог. Тэр Европ хүний хамрын яс бүтц бол одоо Аз хүний те шал ондоо. Аз хүн чинь ер нь бол нэг яс мөрснөө үжил жижигхан баг. Тэгээ тэрийг 1000 сунгаж татаад бол Европ хүний хамар шиг болохгүй боллоо ч муухай харагдана. Тэр итвэлэгтэй харагдана. Тэгэхээр тэр хүлээлтийн ингээд яг ийм reality те бодит байдал дээр навчирч одоо ийм шүү. Та хүлээмжшүүлж гэнэ үү гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгчээд дараа нь одоо хаалганы явцад ийм мэдрэмжүүд төрнөө. Энэ окей юу те. Окей гэвэл за хаалганы дараа ийм зүйл шаардлагатай. За нэг ийм асуулт гарч ирж байна. За тэгсэн сая ингэж штэ. Мишель эмч болохоор хийсэн ч мэдэгдэхгүй эсвэл мэдэгдэн гэж штэ. Хаалгаа хэлгэснээ мэдэгдэхгүй байхыг хүсдэг хүмүүс их байдаг болж таарлаа. Тэгэхээр за би бол жишээлбэл тэрийг бол тоохгүй. За би үнэхээр одоо ингээд месцаст хэлгэхэд үгүй мэдэн штэ хүн. Угаасаа энэ месцаст хэлгэж энэ чинь өөрчлөгдөн штэ тий. Одоо би ингээд миний завх ингээд минутыг мэн дарна гэд одоо ингээд эмч хэлж байгаа бол тэрийг мэдсэн ч яах вэ тий. Гэтэл тийм хүмүүс бас их биш юм шиг байна тийм үү. За тийм байна уу тий. За тэр талаар яриа. Мэддэхгүй бас госноо. За тий. Одоо яг хуу бид нар ингээд солонгосчуудыг харахад тий арай нөгөө госхны хаалганы хөгжил бас яг хуу сайн байна шүү дээ тий. Тэгэхэд бол тухайн улсын иргэдчдэр, тухайн улсын эмчнэрчдэр хаалгаа хийхдээ аль болох хийгээгүй юм шиг харагдахаар хийдэг. Тэр нь ч ер нь бол өөрөө нөгөө одоо хамгийн зөв хаалгаа гэх юм уу? Миний хувьд ч ер нь бас тийм. Тэгэхээр ер нь бол одоо бидний хаалгаа хэлгэж байгаа хүмүүс бол над дээр одоо ингэ хиймэл харагдаад байна. Хүмүүс хийлгэснээр мэдээд байна гэж ирсэн тохиолдол яг ерөөд их цөөхөн. Биш хоёлоо буруу ойлголцсон шүү. Миний ярих гэдэг нь болохоор хаалгаа хийлгэж байгаагаа хүнд хэлэхгүй. Хэлэхгүй. Тэрийг яриад. Тэрнээс биш нэг саний ярьж байгаа ч юм бол зөв шүү дээ. Мэдээж л те ингээл хаалгаа хийгээгүй юм шиг л гоё хийх нь бол ойлгомжтой. Нууж байгаа. Тийм нууж байгааг нь яриад та тий. Ер нь тийм ээ. Тэг ер нь дийлэх нь бол нэг хийлгэсний мэдгэдгийг хүсдэггүй гэх юм уу. Тэг ингээд харин эсрэгээр надад болохоор ингээд хийлгэснээ тий мэдгэдгээс санаа зовдггүй хүмүүс аягүй гоё таатаа тийм чөлөөтэй санагдаад идэх юм. Хэм ингээд яад бол тэр хүмүүс ингээд гоё нээлттэй ярилцаад тий хүмүүст ингээд би хараа ингээд хийлгсэн юм болсон юм гоё болсон чи ингээд гэл тий тухайн хүнд ингээд юм ам дандсан одоо ингээд юм зөвлөмж маркетинг өөстэй хийгээ явждаг байхгүй. Нууж байгаа хүн чинь бол тий ингээд хэлэхгүй байгаа хүн чинь бол яг тэрүүний сонголтолтой мэдээж иргэдтэй байж болно. Тийм л дээ. Гэтэ цаашаа тэргийнх одоо ингээд би Мишель эмчтэй тийм хийлгээд мэлгэж тарахгүй л гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол яг одоо тий таньшиг хүмүүс илүү татаах нь шүү дээ тий.
Гэт миний ингээд хийсэн үр дүн ингээд цааш нь гоё ингээд сурчлаад явах нь шүү дээ тий. Тэгэхээр бол хүн амын дийлэх нь бол нуудаг. Нуудаг жоохон ер нь бол ингээд их мэддгийг үл хүсдэггүй. Тийм өсөлттэй ч ирдэг. Тэмээд хийдэг хүний л дур штэ тий бас бодоод. Тэгээ ихэнх нь л тэгдэл юм байна л да. Би ингэж бодож байна. Энэ бол амар зоригийн асуудал. Тэ? За би бол хүний нүүрэнд гэдэг мис хүргэх. За магадгүй би энэ чинь хүн юм чи алдаа гаргана. За одоо та бол жишээл гаргасан гарааг би мэдэхгүй байна. Гэхдээ би зүгээр өөрөөрөө бодож үзэх юм бол би юм ч байгаад хүн дээр ингээ алдаа гаргачлаа гэж бодоход тэр болол ийм амар том айдас байхгүй. Тэгэхээр те хүний ингээ нүүрэнд мис хүргээд ингэн за магадгүй би алдчихлаа гэж бодоход араас нь үүрэг хариуцлага гэж ямар амар юм орж ирэх үү гэж бодохоор би бол хизээж нүүрний мис заслалын эмч болох зориг бол надад байхгүй. Ягаад энэ мэргэжлийг сонгов? Тэгээ нэг юм мим байдэн шүү дээ тий. За. Одоо нэг юм инженер ингээд нэг код бичиж чаад одоо яг программист ч юм уу тий ингээд код бичиж чаад алдчихдаг. Тэгээд алдчихлаа гэдэг яг delete-гээ буцаад код бичдэг. Тэс нэг юм чинь ингээд имжлэг хийж чаад алдчихлаа гэсэн дараагийн дүр зураг болохоор ингээд оршуулгын газар ичдэг. Тэгэхээр ер нь бол манай мэргэжил бол алдаа гаргаж болохгүй. Угаасаа алдаа гаргаж болохгүй. Тэгээ мэдээж алддаггүй гэж бол худлаа хэлэхгүй шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээний алдаа байгаа. Тэгэхээр тэр алдаа нь бол нөгөө хаалганы үр дүнд тэгж их нөлөөлөх хэмжээний биш. Чүчүүд нэг жоохон алдаа хаа хүн байж болно ол энэ ч үед те. Тэг гарахгүй байх хичээх хэрэгтэй. Одоо энэ яг хөө тэгээд эмч болъё гэдэг шийдвэр бол багаас л ер нь бол үүдэлтэй бол гэж би хардаг. Яг тэгэхээр манай одоо аавч нь бол одоо хүүхдийн эмчилж байсан. Яг нэг удаан ажиллагаа. Манай ээж бол одоо хүүхдийн одоо няран солигч байсан. Тэгэл одоо эмээ өвөө одоо ингээл эм зүүчтэй одоо уламжлалтын эмч гэл ингээд ер нь бол яг удамд амьдсан эмч байгаа. Тэгэнгүүт чинь зөв багадаа ингээд гэрт ингээд байдаг юмнуудаар одоо хүн тоглоно шүү дээ. Одоо ямар уцмац байсан бид нар үчтэй. Тэг мэсцлийн багж идэгс байхгүй. Ингээд миний санахад бол тийм тэнгүүд юм урт юм багажаар ингээд димамиваны завсар орсон юм авч мамаал ингээд доолж моглол ингээд эсвэл юм хайч майчаар ингээд юм хайчилж мэжлэл ингээд явдаг байсан. Тэгээд яг удам дамжаад тэр сонирхол төрсөн байж болно. Тэгээд мэдээж нөгөө төгсгийн алдад эцэг их юм бас ингээд нөлөө байгаа шүү дээ. Эмч бол яа гэм аа тэгээд. Тэгэл яг уул нь бол би тийм айгу зурх одоо хоббитэй байсан. Зурх гараар юм хийх хоббитээсэн. Тэгэл юм барилгын инженер болъё. Зураг мургаар явъя л гэж боддог гэсэн. Тэгээд эмнэлгийн салбар руу ороод одоо тэгээд эмнэлгийн одоо тий уран бүтээл хийж байгаа гэх юм уу одоо өөрийгөө төвлгөл тэ. Тэгэхээр юм бас нэг юм мэдрэмж байгаа даа түрүүн хэлсэн шүү дээ тэ. Ингээд хүний гоё олгоод тэрнээс ингээ кайф аваад байна гэдэг тэ. Ингээ хүнд ингээ гоё олгоод татаа олдож байгаа мэдрэмж нь өөрөө бас их гоё. Имжлэх мэдрэмжээс бас гадна тэ. Өстэй зүйл. Тэгээд юм артистик зүйл бас байгаад байгаа. Болохоор одоо миний дур сонирхлыг айгүйх ер нь төрүүлээл энэ чиглэлээр явсан да. Надад нэг асуулт байна. За тэгтээ юм болох ямар байхгүй. За энэ нүүрний гоо сайхны мэс засал хийж байхад ер нь хамгийн хүнд мэс засалт ямар мэс заслууд ордог вэ? Одоо зөвхөн гоо сайхнаа ярих юм бол хамрын мэс засал хамгийн одоо юм техник их шаардсан хаалгаанд ордог гэх юм уу? Яг эмчийн хувьд те. Тийм эмчийн хувьд тэгээ нөгөө тухайн хаалгааныхаа хувьд яг маш олон техникээр тэр хэлбэр дүрсийг маш бага зэрэг те ингээд өөрчилж иж ганцхан ойдлоор ингээд маш их зүйл өөрчлөгддөг. Тэгжээч тэр нөгөө нарийн торгон хэлбэр дүрсийг гаргаж ирдэг гэх юм уу. Одоо жишээ нь яг хөхний хаалгаа бол надад харьцангуй хэлбэр санагдаж байгаа. Одоо ихээр ерөөхдөө дүүргэлт хийгдэж байгаа. Яг мэдээж сойх хаалгаа нарийн төвхтэй болчихно. Гэтэл одоо яг миний бодол биш шүү. Гэхдээ энэ бол ер нь бол яг дэлхийд бол rhinoplasty буюу одоо хамрын мэсцэл бол хамгийн нөгөө техник их шаардсан хаалгаанд ордог. Өөрөөр хэлбэл нөгөө юм сурахад тий их цаг ордог хаалгаануудын нэг гэж бол үздэг. Тэгээд хос эрхтний хаалгаа гэж байна. Одоо энэ давхраа зөгх тий хос эрхтэн маань өөрөө хамгийн зөрж болохгүй нь шүү тий. Тийм зөрж болохгүй. Гэтэл байглаас өөр байгаад идэг. Угаасаа суурна тий. Тэгээ хүний нүд чинь угийн дээр доор юм наан цанаахгүй. Тэгээ хүмүүс тэрийг ингээд нөгөө насаараа хардсан учраас бол тэр яалгааг мэдхгүй.
гасцсан байдаг. Минийхийг адилхан л гэж боддог байх тийм адилхан гэж боддог. Бус түүнийхөө сайн ажиллаад идэг. Өөрийнхөө зүгээр гэж боддог хүмүүс байна. Ихэнх нь тэгж боддог. Тэгээ ирэхээр нөгөө тухайн хүнд маш сайн тайлбарлан таны ингээд таны ч яг ер нь бол хүн болгоны л ингээд нүүрний тэгшин бол ингээд хоёр талдаа өөр идэв шүү. Гэт ийм дэлгэцэн ном шиг те ингээд толин тусгар шиг ижилхэн байна гэж байхгүй. Хэрвээ тийм байвал мэдээж ингээд ийм сонио харагдан те энийг ингээд копидод дийш нэргүүлээд тавьчвал гэдэг юм тэв тэгшин болчвол сонио харагдахгүй. Тэгэхээр энэ байглаасаа заяас юм асимметри буюу баг зэргийн ялгаа ер нь бол байх хэвээр тэгжээж хүн ингээд өстой natural харагддаг. Юм аа. За тийм учраас одоо энд чинь тааруулаад ийнэ л гэдэг юм бол ойлголтыг нөхий. Имрэлүүд яваад байдаг шүү дээ. Нэг Холливуд яваад байдаг. Ингээд солиод байдаг шүү дээ. Нэг нүүрийн ингэж ингээд тэрэн дээр амар мэдэгддэг шүү дээ. Тийм тэрэн дээр би бас тэгтээ хараа. Яг тэрийг хараад хүний нүүр ч юм бас өөр байдаг юм байна. Яг адилхан байдаггүй юм байна. Хоёр талын одоо ингээд талаар нэгэ хаваачлаа гэхэд чинь би бол энэ талын талтай яг адилхан гэж бодож байгаа. Гэхдээ харин тэгсэн чинь өөр юм билээ тий. Тийм. Тэгж одоо өөрөө ээжж л одоо хүмүүсийн нүдэнд одоо тасан цагт харагдана. Мэдээч тэсүүр байвал бас тэр чинь тий өөр л харагдана л да. Тэсүүр. Тэгэхээр үйл ялэг юм байгалийн ялгаанууд бол яхаа байдаг л. Гэсэн бид нар ч одоо ингээл зураг мураг аваад харахаар камер хэрэгждэг шүү дээ. Тэнгүүд ингээд нэг сонио харагдаад тий. Яач өхөр яхаа бас яг ясам дээр хүн болоо тэгж л хардсан юм билээ л дээ. Камер хийгдсэн шиг бол хүн хардсан юм билээ. Өөртөө толин дарахаараа л ингэж эргүүлж хараад байгаа болохоос биш. Ер нь зөв. За ерөнхийдөө хамрын хаалгатын хамгийн хэцүү нь болж таарав. Төвхтэй. Тий. Зөв. Одоо ингээд нэг ийм кейсүүд гарч ирдэг. За орж ирлээ. Үнэхээр янзлах юм байхгүй байгаа гэдэг нүрэнд. За тэгсэн чи нөгөө хүнд таалагдахгүй байгаа гэдэг. Тэгээд яах гэдэг юм бэ гэж хэлэх хэцүү. Тэ. Тэгээ ингээд эм чинь хангаар өргөцсөн чинь хүн янзлуулъя ихээр чинь янзлах хэрэгтэй байгаад идэг. За гээд одоо янзлахаар бараг шахуу ингээд өөрчлөх гэхгүй тиймэрхүү кейсүүд байх уу? Тийм зөндөө. Тий. Шаардлага гэсэн үг шүү дээ тий. Тийм зөндөө. Тэгтээ нөгөө яг тангараг өргөсөн гэдэг нь бол яг ийм байхгүй. Эм чинь тангараг өргөсөн учраас заавал тусламж үйлчлэл үзүүлнэ тий. Яг өөрийн чадлаар гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр нөгөө яарал тусламжийн асуудал руу гарч байгаа. Хүний амнаас ирсэн, өвдсөн, хавдсан үед л ер нь тэгж юу ч тэр тангараг нөлөөлнө жоохоо ер нь бол ажил тэр санааг хэлж байгаа байхгүй. Тэрнээс шүүл ингээд зүгээр байгаа хүнийг хийснийхэн дагуу одоо тий өсчөнд орж ирээд ингээ энийг тайруулъя, энийг бодуулъя гэж байгаа шиг тийм засвар үйлчлэх шиг юм хийж юусоо болохгүй л тий. Тэгээд тухайн хүндээ зүгээр сайхан тайлбарлал гаргана. Би бол одоо жишээ нь ялангуяа ингээд нэг юм залуу бүсгүүчүүд их тэгж орж ирдэг. Харахад царайлаг. Яансадах юм юу ч байхгүй. Гэтэл ингээл гэхдээ энэ жоохон инги те энийг өшөө жоохон чи өшөө жоохон сэтлэе гэл ингээл те нэгт боломжгүй юмнууд байна, хойш шаардлагагүй юмнууд байна те. Тэнгүү тэр хүнтэй сайхан ярилцдаг байхгүй. Тэгээ яагаад хэлгмээр байгаа юм бэ? Яагаад чи тэгж бодоод байгаа юм бэ? Хин нэгэн чам тэгж хэлсэн юм уу? Эсвэл зурган дээр тэгж гарсан юм уу те? Гэт ингээ эсвэл чи хин нэгнтэй харьцуулаад өөрийгөө тэгж бодоод байгаа юм ч тийм үү. Тэр ярилцлага маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд ирэнгүүт ясам дээр ер нь жоохон ингээ өөртөө итгэл рүүгээ л орчдیں۔ Асуудал. Тухайн хүн тэгэл яг ингээл нэг юм сэтгэлийн жоохон нэг юм имзэг байдалтай байгаа үедээ тэр асуудлаа ингээд дотроосоо шийтгэхээс илүүтэй гаднаас ингээд шийдэл хаагаад тэгээ ингээ юм хумаа өөрчилжүүл ингэн тэгэн болчихно гэл ингээд юм халахлах гад ядаад идэг гэж санагддیں۔ Тэгэхээр тухайн хүнтэй зүгээр эмчийн зөвлөгөө өгөхөөс илүүтэй зүгээр сайхан ингээл ярилцаалж юу ийдээ яад ийдээ те гэл ингээл гоё нээлттэй ярилцаад юм сэтгэл зүйн сэтгэлийн жоохон зовнил байгаа бол бараг тэрийн шийдэж өгөө гаргачихад бол асуудал. Гам барилт гэж нэг юм байгаа ханаас нь. За магадгүй гам барилтаасаа болоод хийсэн мэс заслал маань муухай идэх. За араас нь магадгүй одоо зөө хийгдсэн байлаа гэж бодоход тэр ингээ морь сари болж идэх. За энэ тохиолдолд буцахаа засах ч гэх юм уу иймэрхүү хаалганууд юу н болдгоо. Тийм засварын хаалгаа гэж явж байгаа. Ер нь бол одоо нөгөө анх хийсэн шигээ идгээгүй гэх юм уу. Тэгээ яг хаалгаан дээр хийсний дараа бид нэр ингээд дараах зураг мургийг бас авдаг. Гэтэл яг тэрэн шигээ идэхгүй тохиолдол бас байна. Тэгэхээр тэр бол дийлэнхтэй бол яг нөгөө морьчлон таамаглах боломжтой зүйлс. Тэгээ маш бага хувь нь бол яг юм
тодорхой бус шалтгаанаар бидний хийсэн шиг тухайн хүний хүссэн шиг идэхгүй байж болно. Баг зэрэг өөрчлөгдөж бас болно. Тэр нь бол тухайн хүний биеийн онцлогтой ч хамаатай, мэдээж нэг гам барилттай ч хамаатай. Тэгэхээр нөгөө хаалганы дараа бол ихэвчлэн ингээд одоо толгой хэсгийн хаалгаа бол тухайн хүний зүрхийн төвшингөөс дээш байрлаж ах хэвээр гэж үздэг. Өөрөөр хэлбэл нөгөө циркуляц дээшээ явах тусны тусгай хамж дээшээ ингээд аль бол бага эргэлдэж хаваамтар бага үүснэ гэж үздэг. Эхний 70 эрцэг. Тэгэхээр нөгөө ингээд доошо битээ донгоогоорой, өндөр дэртээ унтаарай тий. Нэг юм supine passage одоо ингээд юм босоо их босоо байна шүү. Ингээд тонгоож монгоож явуулахгүй ч гэдэм үү. Ингээд гам хилээд явуулна. Тэгэхээр яг хөө дийлийнх нь баримтлан л да. Тэгтээ зарим нэг нь бас ингээд жон буруу ойлгосон, дутуу ойлгосон тий. Эсвэл хайнгач хүмүүс байна. Тийм хүмүүсүүд бол ингээд гам алдчихна. Тэгэхээр чи нөгөө тонгоогоо юм тунаал илүү хавдна. Тэгэхээр ингээд байх хэвээр ингээд рейнжтэй тий хавдаад идэх хэвээр юм чинь тэрнээс илүү их хавдчихаар эргээд идэхтэй одоо энд байсан юм энтэйгээ ингээд наалтах хэвээр шүү. Гэтэл ингэчээр эргээд зөртөх ч юм уу тий хэлбэр дүрс ингээд өөрчлөгдөх асуудал гардаг. Тэгэхээр дөрөв бас хэлжсэн шүү дээ нөгөө юм хагалгаа хийх бол тухайн моментны асуудлаа яг тухайн үед эмч бол байдаг бүх боломжоор хийх юм хийгээд тусчихна. Араас нь эдгийнх нь чухал. Тэгээ эдгийхэд тухайн хүний оролцоо их хэрэгтэй. Тэгээ тухайн хүн зөв эдгийхийн тулд гам ойрхон байна. Тэгээ эмчтэйгээ уулзчих хэвээр. Ингээд хүмүүс хийлгээд алуу болчихдог хүмүүс байна. Ингээл хийлгсэн дараа мэдээж ингээл айтайхан л байна л да. Тэгмэд болчихж байгаа юм. За одоо ингээд болцсон гал ингээл алга болоод ажил төрлөө. За үгүй ингээл яваад идэг. Тэгж тэгээд нөгөө тавтан үзүүлээд ингээд эдгэрэлтийг чиглүүлээ, зөв чиглүүлээд явахгүй болохоор гээд бас ингээд бодсон шиг идэгддэг байхгүй. Тэгэхээр үзүүлээд хянуулаад явж ивэл тэр асуудал хөө ингээл болохгүй бол ингээл ингээрээ тэгэргээл тасал зааж өгөөл эсвэл ингээд юм тариа мараа хийгээл ер нь бол ингээд яг хийсэн шиг сайхан идэж болдъё. За дахиад нэг асуулт. За энэ юу вэ гэхээр за хүмүүс зураг барьж орж ирдэг гэдэг шүү дээ. За энэ шиг л хамаартай болгоод өгч. Энэ шиг л ирүүтэй болгоод өгч. Энэ шиг л нүдтэй болгоод өгч гэдэг ер нь Монгол хүний зураг барьж орж ирэх үү? Тийм. За болио л да. Хоёлаа тийм муухай Монгол юм яриад байх уу. Тэгээ тэр чинь бас хов хүний. За гадаадуудыг гэл яриа л да тий. Энэ хиний зургийг хамгийн их барьж орж иж энэ шиг бол их үү? Тийм. Олон давтагдсан кейс нь хэн бэ? Тийм эмэгтэйчүүдээс бол G1-ийн зургийг барьж орж ирнэ. Тий. Хамар дээр бол янз бүрийн Европ хүүхнүүдийн зураг барьж орж ирнэ. Европуудын тий. Ер нь гэхдээ хүмүүс сүүлийн үед ChatGPT-гээр ер нь өөрийнхөө зургийг анзлаад ийм болгоё гэж орж ирдэг болсон. Наа ч бас зэрлэг санаа шүү дээ тий. Тэр нэг бол их зүг. Тийм байна тий. Илүү бодтой. Өөр хүнийхтэй харьцуулахгүйгээр өөрийгөө юм болгож болох уу гэж асууж ирж. Ингүүл арай зүгээр юм байна тий. Жэнийг барьж их орж ирж ийн гинэ. Тий. Жэнигийн одоо яг юутай адилхан бол их үү? Хөвчлэн нүүдэл ярьж орж ирнэ. Тий. Хамар моморч гэж нэг ярьдаг юм. Жиний ч одоо том л нүдтэй юм да тий. Тэгээ нүдэн л их таалагддаг юм шиг. Тэгээ ер нь бол яг хуучин бол ингээд имлэгүүд эмчнэр ингээд айгу тийм үнэтэй тоног төхөөрөмж ашиглаад ийм болно гэдэг нэг ийм ойролцоо дөхүүч юм уу те хаалганы дараах ийм таамаг зураг гаргаж өгдөг байсан. Орчин үед нөгөө ингээл AI айгу урд өгжөөл нөгөөний зургийг пад аваад ийм байх боломжтой таны нүүрний дүр төрхөнд энэ илүү зохино гэж гаргаад өгчхөр. Тэр нь ч бидний эмчилгээний төлөвлөгөөтэй ер нь их төхөө байдаг. Тийм бид нар ингээ хөвчлэн зурч өгдөг байхгүй хүндээ бас таны хамраа одоо нэг иймэрхүүч байна. Тохроо нэг одоо те ийм байна. Хийсний дараа нэг иймэрхүү болно гэдэг ингээд тэмдэглэгээ зурж үзүүлдэг. Тэрнтэй ер нь л адилхан. Ер нь бол хийдэж шүү. Харуулдаг шүү. Ер нь ChatGPT бол. За одоо ингээд хагалгааг нь зөндөө олон хүмүүсийн сайхан хагалгааг нь хийж өгөөд өөртөө итгэл нэмэгдүүлээд за буцаагаад их сайхан холбоотой явах тэр хүмүүс маань хүндлэл гэж зүйл хэр яаж үүсэж байна? Одоо нөгөө дөрөвний хэлсэн дээр хагалгаагаа хийлгэснээр бас нэх их мэдгэдгийг хүсдэггүй хүмүүс бас байдаг гэдэг те. Ер нь яг нөгөө сошиалар л шүү дүгнэгдчихэж байгаа шүү. Би бол гэж харж байгаа. Тэгээл нөгөө page review группүүдээр ч юм уу те. Тэгээд эргэн тойрныхоо хүндээ зөвлөгч байт юм уу. Тиймэрхүү байдлаар хүмүүс сэргээд болол миний гоёсон те. Шилэмч рүү одоо те оч үзүүлээрээ наадгаа хийлгэрэгч юм уу те.
тийм юмуд байна. Группүүдээр бас ингээ openly discuss хийгээд те. Ер нь бол ийм байдаг, тийм байдаг гэл ингээд сайхан ярилцаад. Ирэх холбоо яг уу янз бүр л дээ. Тэгэл тухайн бол өөрхий ингээ одоо ч нөгөө Instagram page-тэй болохоор Facebook-тэй болохоор хүмүүс ч өөрсдөө л тэрний лугаа юм гоё болсон шүү, тийм болсон шүү гэж зураг явуулна. Тэгээ одоо ийм байна, тийм байна гэж одоо бас явуулна. Тийм баярсан шүү гэл. Тэгэл ер нь баярсан талхснаа илэрхийлждэг. Хуучин хүмүүс айгүй их юм барьж ирдэг байсан. Мөнгөдөл чийлэгчээд бас ингээ нэмж ингээ юм өгөөд хараа санаа зовдмор байдаг. Тийм яг хөө тэгтээ тэр хүний баярсан талхсан сайхан сэтгэл тэгэл айрагч өгж байгаа юм байна тий. Одоо юу таруугмаар өгч өгье гэж байгаа юм байна тий. Тэгэл нэг тухайн хүний нэг сэтгэлээсээ ингээд өгж байгаа. Тийм таргыг эмхтэн өгсөн юм. Тийм шил байсан. Тарууг барьсан тий. Гэхдээ манай дэрээ давхараа ингээд байгаа шүү гэл нэг тийм тохиолдолч байсан. Биш л тарга иддэг. Яг хот идэж үтсэ. За үзег бах уу. Би бол үзег шүү дээ. Огт үзег. Тийм ба. За тэгээд юу хай? Эмнэлэг нь хэр удаан үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлэг билээ. За миний эмнэлэг дээр Мишель эмч маань бас яг ямар үргийг гүйцэтгэж байна. Бас яг энэ дугаарыг сонсоод хүмүүс байна бас эмнэлгээр үйлчлэхийг хүсэж байгаа. Мэдээлэл нөгөөч. Болох уу? Тийм. Миний эмнэлэг бол ер нь бол яг албаасаар бол 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм би эмнэлэг дээр бол дийлэнх хаалгануудаа хийж байгаа. Гэхдээ манай эмнэлэг дээр бол одоо үс суулгалтын нарийн мэргэжлийн юмч байгаа. Зохины бас тусдаа хаалга хийдэг юмч байгаа. Хамрын чагалгаас ингээ нэрээсээ тийж байгаа юмч байгаа. Нүүр үргэлтийн тусдаа юмч байгаа. Тэгэхээр нөгөө орчин үед ер нь аль нэг хаалгаа дамнаад илүү нарийсаа хийж байгаа нь бол ер нь бол хүмүүст зүгээр ах шиг байгаа. Хуучин бол яг ингээл бүх хаалгааг л хийдэг эмчнэр байсан. Одоо ч жоохон байгаа л да. Гэхдээ тэгээд ирэхээр нөгөө илүү нэг нь фокуслоод одоо яг тухайн үеийн хүмүүсийн бас хүсэлтэд тулгуурч бас яг трендийн дагуу хийж гин үгүй гэдэг асуудал бас жоохон хөндөгдөх болсон. Тийм тэгэхээр бол тэгж нарийн мэргэжлэр хаалгаануудаа эмчнэр нь тус бүрдээ хийж. Тийм манай эмнэлэгт одоо бас зөвхөн одоо гооцохны хаалгаа гэлтгүү. Гооцохны нөгөө тарилгууд хийгдэж байгаа. Тэгэхээр бас зарим нэг хүмүүст бол хүн болгон гооцохны хаалгаа шаардлагагүй. Тийм тухайн хүнд бол гооцохны хаалгаанд орохоос одоо өрсөн сэргийлээд одоо тарилгууд бол хийгдэж болно. За жишээ нь ботокс тий. Ботокс бол одоо нүүрний одоо энэ ялангуяа дээд хэсгийн тухны одоо хөмсгний нүдний засар хүчлээ ч юм уу. Тэрийг бол үүсгэс сэргийлж байгаа. Үүсэн тохиолдолд арилгаж байгаа гэж тийм. За филлер тарилгууд байна. Одоо тэгээд филлер тарилга ч юм бол өөрөө бас арсны чигшлийг ер нь бол бүрдүүлэх зорилгоор хийгддэг. Шингэн дүрл байна, гээлэн дүрл байна. Одоо дүүрэх зорилгоор ч юм уу одоо үрчлээг намруулын нугласыг ч юм уу ингээд дүүргэж байна тийм. Одоо нөгөө бас аппаратууд байна, өргөстэй утаснууд байна. Тэдгээр нь бол одоо бас нүрийг их ингээд хэмжээтэй унчхаас сулрах, ажсыг сулрахаас сэргийлж бол бас хийгддэг. Одоо месийн бус ажилбарууд гэж бол явдаг баг. Яг асуух чилээ би. Хойлоо бас бодоодсон чи дөрөвнээс хойш хаална гэдээ явдсан чи. Бас нөгөө нэг тэрнээс бас сэргийлэх. За яг гэхдээ яалтчгүй хаглах юмнууд бол байгаа бах тий. Тийм заалтандаа орсон юмнууд байна. Тийм нэгдүгээр хоёрдугаар тэр чинь гоо сайхан болохын тулд бас юмаа өөрчлөнө гэдэг чинь бас хагалгаас өөр аргагүй болж байгаа гэж би бол ойлгоод байгаа шүү дээ. Тэ? Тийм. За би буруу ярьж магадгүй шүү. Sorry. Аагүй тийм. Ер нь бол одоо ингээд солонгосчуудыг харахаар те бусад улс орныг харахаар аль болох нөгөө хагалгаагаа хийлэхгүйгээр залуу насндаа эсвэл хагалгаа хийлэх насыг арай хойшлуулах ч юм уу те аль болох ингэж удаан татах илүү ингээд шаардлагагүй хэмжээнд барьж авах зорилготой байгаад байна. Тийм ч зорилгоор одоо ингээд усхны тарилгууд гарч ийн, тусал тарианууд гарч ийн. Тэднэрүүл арсыг чангалах, аппаратууд нь ч гэсэн арсыг чангалах, дотроос нь тэжээлийг нь одоо идэвхжүүлэх зорилгоор бол ашигладаг аппаратууд бол байна. Тэгэхээр тэднийг бол ашиглаж авах хэрэгтэй гэж хүмүүс хэлнэ. Яг манайхан жоохон юм шууд үр дүн өссөн юм талдал байгаад байдаг л да. Тэгээ мэс заслууд яг ялтчгүй дөрөвтэй өөрчлөлт бол мэдээж гаргана. Одоо үнэхээр одоо юм унжицсан 55-аас дээш насны
хүнд бол 1000 утас дата ч юм уу 1000 аппаратанд те үнэтэй аппаратанд олон дахин ороод бол их төдийлөн бол өөрчлөлт гарахгүй. Тэрний оронд бол нэг хагалгаанд орчиход бараг л илүү хямд тусна. Энэ бол тэгээ хагалгааны маань өөрөө бас ингээд нөгөө үр дүнгээ барих хугацаанд арай урт байдаг. Залуу улсуудын хувьд бас шууд ингээд нүүр үүрх хагалгаач гэдэг юм уу те хийлэгчээр ингээд баг зэрэг ингээд сориунаас ихэндээ мэдэгддэг тал байдаг. Тэгэхээр шууд хагалгаар орохгүй тэгэл арьс чангалах аппаратаараа дүүргч утаснуудаар өргөстэй утаснуудаар ингээд татаж ер нь бол арьсыг бас чангалаад явж байгаа. Ер нь бол зүгээр гэж л боддог. Одоо улс улсын л онцлог өөрөө байгаа хэл та тий. За арьс нь яагаад унжиж байгаа юм? Солонгосчуудын арьс яагаад гоё байгаа юм ч гэдэм үү? Бид нар илүү ингээд арчлаад байгаа мó ч гэдэм үү? Тэгвэл монголчуудын хувьд жишээлбэл одоо яг нүүрэн дээр одоо гарч ирж байгаа арьс унжил одоо олон л асуудал байгаа. Энд ер нь хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь одоо манай цагаагаар өөр юу вэ нэ? Арьсны чанар туу. Тийм. За яг би ч нөгөө арьсны эмч биш болохоор бас яг тийм сайн хариулахгүй л ах. Зүгээр нөгөө эмчүүний мэдээж ирэгтэй. Ялтч өөрөж хэлж байгаа бол цаг уур ирдэс уур амьсгал ба шууд нөлөөлж байгаа. Хавар болохоо шууд арьс уурашаал эхэлдэг. Тэ. Тэгээд нөгөө нарны хит яан туяа. Тэгээд эмэгтэйчүүд бол одоо ингээд бид эдийг бодох юм бол хамаагүй арчилгаа сайтай. Тэгэл ер нь бол арчилгааны нөгөө юм горимтэй режим нь бол бараг л тэр солонгос эмэгтэйчүүд ер нь монгол эмэгтэйчүүдтэй адилхан л болсон байх гэж би хард. Эрэгтэйчүүд яг хаа бид жоохон те бас нөгөө юм гүн дүгд талдаусад шүү дээ. Тэгэхээр бол тэр тал дээр арай жоохон мэдлэг дутуу байгаа л гэж юу харагддаг. Тэгээ бас хажууд байгаа хүнээсээс те их нэрээсээ бас ингээд суралцаад явал хэцүү санагддаг шүү дээ. Тийм. Ер нь яг түрүүний хэлж байгаа ачлан за месцасл биш бол наадталт нь хийж болох за зөндөө олон аргууд байна гэж шүү дээ. Тэгэхээр эднэрийн үргэлжлэх хугацаа маань ер нь жоохон урт үргэлжилдэг. Ер нь. Тэгэхээр бас үр дүнг нь харахын тулд зүгээр нэг юу ачихгүй нэ шүү дээ. Зүгээр нэг ганц 2 сар хэрэглээл за одоо гоё болох хэрэгтэй гэж хүлээн гэсэн бас биш бол тархан тийм үү? Тийм. Яг тэрэн дээр л нөгөө хүмүүс чинь жоохон төвчээр алддаг гэх юм уу? Тэгэхээр одоо жишээ нь ботокс тарилга байна те. Ботокс тарилга бол нэг 6 сар л яг үндсэндээ барина л гэж үздэг. Тийм. Үндсэн өөрийнх нь одоо нөгөө тухайн бодисын үйлчлэх хугацаанд л өөрөө нэг за хурдан дагуу ялангуяа эрэгтэй хүнд бол хурдан. Жишээ нь одоо тэр ботокс гэдэг тариа бол булчин суллах зорилгоор хийгдэж байгаа тариа байхгүй. Тэр нөгөө булчин ингээд байнга агшаад чангараад голдоо байгаа арьсыг ингээд нуглаад байгаа учраас тэнд үрчлээ нэгт үсэж. Тэгэхээр тэр хоёр талын нөгөө агшаад байгаа булчин ингээд түр зур сарм гэж болчихж байгаа. Тарианы үйлчлэгээр. Тэгэхээр нөгөө булчин агшгаа болоод ирэхээр аяанда нөгөө арьсаа нуглахаа болчихно. Тэгэхээр арьс тний чинь тэгэхээр тодорхой хэмжээнд л тэгж барина. Одоо нөгөө 3-6 сард л тэгж барина гэсэн. Тэгээ эргээд нөгөө тухайн бодисын үйлчлэгээ гарахаар эргээд зүгээр агштаараа л агшна. Гэтэл нөгөө хүмүүс бас тэгж боддог шүү дээ. Ингээ хийлгэж жагаад болчихор бүр амар болчихдог. Тийм юм бол байхгүй. Зүгээр хүн ингээд тэнийгсэн сайхан ингээд үрчлээгөө байжгаад тэгээ эргээд нөгөө булчин ажиллаад ингээ хөдлөөд эхлэхээ нэг амар үрчигээд байгаа юм шиг санагддгийг. Хуучнаа жоохон ингээ мартцсан байдаг гэх юм уу? Тийм. Тэгэхээр ер нь бол энэ тарианууд угаасаа богино үйлчлэгтэй. Тэгвэл энэ тариануудыг ингээд удаан хугацаанд хийлгэх тусмаад илүү үр дүнтэй, илүү нөгөө ингээд арьсаа тий нөгөө нүүрнийхээ хөгшрөлтийг бол ингээд удаашруулна гэсэн үг. Тэгээ арьсных нь нөхөнд одоо энэ залуу шин чанарыг нь арай хадгалж явна л. Энэ preserve буюу одоо ингээд хадгалж авах л ер нь бол зорилготой гэсэн үг. Тэрнээс бол амар ингээд reverse хийгээд тий ингээд хөгшрөлтийг ухраагаад идэг нэг тийм юм бол байхгүй. Яг гоо зүгээр юм тижил мижил өгдөг тарианууд бол байна л да. Одоо арьсыг ингээд жоохон гуйжилтын түргсэгдэг гэх юм уу. Тийм. Одоо арьсны өнгөнс давхрагч угаасаа л ингээл 28 хоногт ингээл гуйжаал явчихдаг. Тэрийн жоохон түргсэгдэг байна. Дараагийн шинэ арьс гарч ирэхэд тижилийн сайн өгöd те чанартай арьс гарч ирэх юм уу. Нөхцөлийг бүрдүүлдэг тарианууд гэж бол байна. Зөв. Би одоо Монголд одоо яг нүүрний мэс заслыг юм зоригтойгоор хэлгсэн анхны эрэгтэй хүнийг мөнх тэмбэрэл гэж хараад байгаа. За би тэр хүний хувь хүн одоо юу хийдэг, яадаг, ямар контент хийдэг нь огт хамаарлаггүйгээр ярьж байгаа шүү энд. Гэтэ тэр залуу бол үнэхээр өөрчлөгдөж чадсан. Сайн талаасаа би бол ингээ харахад шал өөр байгаа шүү дээ. Үнэхээр glow up хийцэн байгаа байхгүй тий тэр залуу. Тэгээд бас нэгт тэр их зориг, хоёрт бас
ингэж болдгийм байх гэдэг ингээд амар тод томруугаар харуулсан гэж би бодож байгаа. Тэгээд дагаа дээр арсны өнгөн хүртэл ингээд царгаад байгаа юм уу тий. Энэ магтаа шүү мөгт юм бэлээ. Гоё магтаж байгаа шүү би. Тэгээд айгүй гоё одоо тийм glow up хийсэн болж надад харагдсан. Жишээлбэл тэр залуугийн өөрчлөлт бол таны хувьд хэрвээ? Тийм гайхалтай өөрчлөлт. Тийм үнэхээр бол эрс өөрчлөгдсөн. Тэр өмнөх зураг нь бол айгүй хавж байгаа шүү дээ. Байлаа гэхдээ өөрчлөлтийг ярьж байгаа тийм өөрчлөлт ярьж байгаа. Бас их зориглолтой тий. Гэхдээ яг ямар зорилгоор гэснийг бол мэдэхгүй. Өөрөө зөв би ойлгосноор зүгээр эмнэлгийн сурчлагын зорилгоор гэхдээ өөрөөс олонний танил болж байгаа болохоор ингээ нийгэмд зөв дүр төрх бас ингээд байхын чухал гэдгийг ч бас ойлгуулахыг хичээсэн байж магадгүй. Би нүдээр бол хараагүй. Тэгээ яг хосх нэмслийн эмчийн хувьд бол яг нүдэрээ харуул бас яг ямар хөө болсон бэ гэдгийг бол мэдэх боломжтой. Ягаад энийг хэлж ийнэ гэхээр ер нь бол одоо нөгөө орчин цагт ч юм фильтрцсэн тэ Instagram тэ TikTok-ийн юмнууд их байгаа болохоор ингээд зүгээр одоо би хувийн жишээнээс л ярил л да тий. Тэгэнгүүт одоо хөгжилтэй ч юм уу одоо ингээд болзоонд явахаар болзоонд ирсэн бүсгүй маань бол бас ингээд нилээ хэдэн тохиолдол нь бол зураг шиг бол байгаагүй. Гэх юм уу. Тэгэхээр бол тэгж л их хүнийг ер нь бол өөрчилж ер нь бол сошиал бол харуулж байна. Нэг бодлын бас гоо яах вэ ингээд хагалгаан жоо уурилан дуудаад байгаа юм шиг мөртлөө нөгөө талын бас жоохон бодит бас хүлээлттэй хүмүүст үүсгэж байгаа. Тэгэхээр хүмүүс бас тэрний төлөө явж байгаа хүмүүс байна. Тэрнээс болоод өөрийгөө харьцуулж байгаа хүмүүс байна. Тэ. Тэгэхээр бол үгүй яах вэ? Юу гэх юм бэ? За тэгээ ер нь бол яг бит хоёрын ярьж байгаа сэдв бол хүн болгоны яг өөрийн харах өнцөг тэ. Тийм учраас яг өөрөөсдийнхээ харах өнцгөр сайхан ойлгоцоогоод авахыг аваад хаяхыг хаяад гоё өнцгөөс хараад гоё ойлгох хаа гэж боддیں۔ Гэтэ би бол ер нь айгүй их миний бодож исэн өнцөг бол бас айгүй өөрчлөгдлөө. Тийм тэгээд энэ гэхдээ миний бодлоор одоо би яг юу мэдэрч байгаа хэлий гэвэл айгүй буянтай л санагдаж байна тий. Амар гоё тэгээд би бол яг одоо Мишель эмчийн өмнөөс ингээ бодохоор амар кайфердэг байхаа л гэж бодоод байна. Хүнд гоо сайхныг өгнө гэдэг бол бас үнэхээр буянтай ажил юм шиг санагдчих шүү. Тэгээд яах вэ? Би гэхдээ энийг асууж болох уу? Би асуучвал мэдгүй асуулт. За түрүүнээс хойш ер нь ингээд мөнгөө цуглууллаа, бла 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 гэж шүү дээ. Энэ тэгэхээр ер нь бол үнэтэй гэсэн үг. Хоёул тоо ярихгүй гэхдээ тий. Манай эмнэлгийн яг одоо эмнэлэг болгоно мэдээж өөр байгаа. Тий. Манай эмнэлгийн хувьд гэх юм бол яг л зах зээлийн дундаж үнээр л хийгдэж байгаа. Тэр зах зээлийн үн гэдэг нь яг л Монголд байгаа эмнэлгүүдийн л дундаж үнээр хийгдэж байгаа гэж л хэлж болно. Тэгээд нэг үнэтэй хийдгүү одоо яг нэг үнэтэй хийдгүү шалтгаан гэх юм уу. Тэр нь бол одоо үнэхээр хэрэгтэй хүнд нь бас хүрээд хаалгааг нь хижгэнсэн гэж боддог гэх юм уу да. Тэрнээс шул ингээд цүхэн хүн зориулаад нэг хүнтэй хаалгаа хийж болно. Тийм эмнэлгүүд байгаа. Тэгтээ яг зөв буруу яг тухайн одоо эмнэлгийн мэдээж зардал мардлаас хамаарал хэлбэлцдэг байх. Монгол эмнэлгийн тэгтээ гооцохны хаалгааны үн бол Солонгост бол мэдээж харьцуулахгүй. Тэгээ 2-3 дахин хямдхан байгаа. Тэгээ мэдээж нөгөө явж ирэх зардал те зэрэг зүйлсүүдээс л тооцоолоод үзэхээр хамаагүй хямдхан. За ингээд бүр Европын улс орнуудтай харьцуулахад бол бүр хямдхандаа бол орно. Бид нар дээр ингээд Европт амьдардаг хүмүүс бол ялч бүр ингээд гооцохны хаалгаа Монголд хэлгэн гэж зорж ирж байгаа хүмүүс байна. Нэгт тэр бол надад бол одоо ингээд турк мөрк рүү явж ингээд хамрын хаалгаа хийлгэж байгаа бол нэг тийм онц санагдахгүй байгаа. Яагаад гэхээр турк хүний хамрын онцлог шал өөр байхгүй. Тийм шүү дээ тэр ч та. Тийм. Шал өөр баг шүү дээ. Тийм. Монгор том хамар байгаа шүү. Тэгээд туркт ороод ирсэн хүмүүс бол их л эвгөөл болцсон ирдэг. Ер нь шууд гэл. Яагаад гэхээр нөгөө Монгол хүн чинь бас яг одоо аз хэттэй ингээд цэвэр Солонгос, Японо одохоор том биетэй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ бодохоор ингээд онцлогдсон тааруулж хийж чадахгүй байдаг. Солонгос руу ч гэсэн яг үнийг хэлэхэд явсан. Одоо Монгол хүний арьсны онцлог бас арай өөр байхгүй. Солонгос хүний бодох юм бол манайхан чинь жоохон зузаан арьстай.
жоон сорвчтгоо гэх юм уу одоо тэгээ жоон сориу амархан тогтдог талдаа тусны болчхон хөгжил ихтэй. Ингээд ийм онцлогуд бас байна. Жоох юм монтгор хамартай эслэг ихтэй. Тэгээд тэр болгоны одоо ингээд тааруулж байнга хийдэг усуудтай л монголчууд монгол эмчнэр нь өөрсдөө л байгаа. Тэгэхээр ингээд одоо чи мөнх тэмдэглэл түрүүн ярьсан шүү дээ. Мөнх тэмдэглэл бас яг заавал солонгос явж тэр хаалгануудыг хийх хэрэг байсан үг л миний хувьд бол байгаагүй. Тэр яг өөр зорилгоор хийсэн баг. Мөнх тэмдэглэлийн энд очиж хийлгсэн хаалгануудыг бүгднийг Монголд хийж байгаа. Адилхан. Амаагүй хамтхан нэрч. Тэр хүн бол бүр 100 хэдэн сая хэрэглэсэн л үү. Бүтггүй. Нилээн л үнтэй би бол санаг бол юм хэлжсэн. Тэгэж бол үнтэй одоо хийх шаардлагагүй. Тэг ялангуяа одоо нөгөө солонгос улс ч ингээд Монгол руу чиглэсэн аюух маркетинг хийж байгаа. Зөвч зүйл байна. Тэр дунд бас ингээд мууч имлгүүд байгаа шүү гэж бас хэлмээр байгаа. Тэгэхээр бол ялангуяа сайн хэл мэдхгүй, сайн судлаагүй улсууд бол очиод хохироод ирэх тохиолдол байсан. Тийм болохоор сэрэмжлүүлгүүднээс хэлэх нь зөв баг. Тийм үү тий. Над руу хүртэл бичдэг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо сая 7 хоногийн өмнө тим имлгээс тэгж холбогдож ингээд тгий үнгөө хийж үгээ зардлагч та гэдэг нэг юм ирж ил. Тэгээд би харсан тэрийг. Хариу бол бичээгүй тий. Миний л хувийн бодол. Хэрвээ үнэхээр тийм мундаг имлэг юм бол заавал монголчууд руу чиглэх хамар хэрэг. Солонгосчуудаа л хийлдэй л гэж боддоо шүү дээ. Хангалттай хүн байгаа л гэдэг солонгосоос. Яг тийм тий. Гэхдээ нэрэл лагийн бол юугээл Монгол руу тэр чинь ч үнгөө хийгээд үгүй ингээд байж байгаа хөтэй бас бодвоштай л юм байна тий. Ер нь одоо яг эмчийн зүгээс одоо яг энэ гоо сайхны хагалгаатай холбоотой сэрэмжлүүлэг гэвэл за саяных байна. За өөр юу вэ? Чи бас сэрэмжлэх ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тийм. Яг тэгвэл нөгөө энэ насан туршийн шийдвэр байхгүй. Тэг үнэхээр одоо эвгүй болчлоо, фейлдчлээ гэхэд бол ер нь дараанцахад аягүй хэцүү шүү дээ. Хизээч өмнөх шүү бол болохгүй. Засвар хагалгаанууд бол яг хөнгөл өмнөх одоо яг хон фейлдснээс арай дээрдэн л дээ мэдээж яригдсаж байгаа болохоор. Гэхдээ бол яг анх хийлгэж байгаа хүнийг бодох юм бол аягүй хэцүү. Үр дүн бол бүрэн гарахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө хийлэхээс өмнө аягүй сайн бодгол хэрэгтэй. Тэр шийдвэрийг бол нилээн явхуур гарах хэрэгтэй. Сайн судлах хэрэгтэй. Сайн судлах хэрэгтэй. Яг анхаарал хэмжээвэл эмчийнхаа мэдээж туршлага би эмнэлгийнх нь одоо үйл ажиллагааны талаар ч юм уу те судлах хэрэгтэй. Тэгээд одоо хүмүүс чинь салон руу их гүйж явж бас янз бүр юм хийлгээд байна. Сүүлийн үед тэгээд салон бол эмнэлэг биш шүү дээ. Тийм эмчилгээ хийдэг газар биш байхгүй. Одоо салонууд энэ нутсан давхраа мохраа хийж ийн. Тэгээд нүд амыг хатгуулдаг одоо яг яах юм тэр арга хэмжээ авч чадах хүн тэнд байхгүй шүү дээ. Гоо сайхан хийж ийн те. Яг хөмсгний шивээс бол хийдэг л дээ салонуудаар тэр үл байж болно. Арсны тэр ингээд давхаргаас доош ингээд зүсэлттэй игж хатгагдж байгаа юм болон ч ер нь бол эмнэлэг эрүүл мэндийн байгууллага одоо те эрүүл мэндийн байгууллагад хийх ёстой зөвшөөрөлтэй зүйл байхгүй. Тэгэхэд нөгөө юм салон ч зүгээр дүүргээс зөвшөөрөл аваад тэгээл мэрэгжлийн бос хүмүүс хийгээд. Тэгээд тэн дээр агуулна анхаарах хэрэгтэй. Одоо ялангуяа нэг залуу охтууд тэгээ энэ Facebook одоо энэ группүүдээр бол дандаа нэг худлаа мэдээлэл явж байгаа. Миний харж байгаа бол тэгээ одоо энэ трол аягүй ихтэй болцсон. Энийг бол одоо яг таны подкастн дээр л ярий. Тийм энэ бол бас сайн одоо энэ манай улс төрийн ч зорилгоор трол ихтэй эмнэлгүүд одоо үйлчлэгээний байгууллагууд аягүй трол ихтэй болчихжээ. Өрсөлдөгчд хийж байна уу? Тийм өрсөлдөгчд их хвчлээ хийж байна. Тэгэнгүүт нөгөө юм худлаа аккаунтаас ялангуяа нөгөө энэ группүүдээр чи юм anonymous member гэл нэг иймэрхүү юм хин юу үний худал бичээд байгаа мэддэхгүй юм бичээлээ. Зураг хөргөж байхгүй баталгаагүй юм гэдэг. Тэр чин бол ингээд нэгнийнийх нь нэр хүндтэй алдчихж байгаа хүмүүст худал мэдээлэл түгэж байгаа. Тэгээ иймэрхүү юм дээр бол одоо бас ингээд хяналт мэлтаа тавиад те эрүүл мэндийн одоо энэ хяналтын байгууллагууд бол жоохон бас ажлын хиймээр л яг үнэ хэлээд. Тэр арт иргэдээс тийм их худал юмнаас бас хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь нөгөө бас ингээд давхраа мохроо чинь насан туршийн хүүхд мөхт хилэгдэг шүү дээ. Тэр чинь ингээд одоо над дээр хүртэл юм тохиол гарч ирсэн байхгүй. Давхраа хилгээд нөгөөд ирсэн. Би бол ингээд ихэд тэр тал дээр агуу нөхөр ханддаг л да. Чи яг насанд хүрсэн үү гэдэг. Би хүрсэн гэж эхлээд нэг тудлаа хайж үзсэн те. Болохгүй бол арай хүрээгүй байгаа 17-т тэдэн сард 18 хүрнэчт юм. За тэгвэл асран хамгаалагч авчир гэдэг те. Тэгээд асран хамгаалагч гэхээр нэг өөртөө нэг ойролцоо насны ч юм уу нэг охин ороод ирнэ.
Чи иттэй гэхээр би 21-тэй энэ төр гээл тийм. Энэ чиний хин гэдэг. Манай их чим ихч гэлдэг. Ээж аав авчир ээж авч ээж аав хөдөө байдаг ч тийм үү те. Им шалтгаан яриа л байна. Тэгээд за тэгвэл та хоёрыг одоо ингээ гэрчлэхтэй эргэнүүлгээ гаргаад тэр. Гэл гингүүт нэгт нөгөөх нь зүгээр найз нь болж таардаг ч юм уу те. Тэгэл ээж аав нь байгаа ээж аавдаа хэлэхгүй ингээ нууцаар хаалгаа хийлгээд ингээ яваад хүүхдүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү юм бас ингээд бас боломжлох хэрэгтэй. Тэр хүүхдүүдийг ч хамгаалах хэрэгтэй. Тэр хүүхдүүд чаанаас мэдээлэл авч байгаа. Тэгэхээр ингээд сошиалаас мэдээлэл авч байгаа. Сошиал юм ингээд мапантай тийм худал мэдээлэл тараацсан байгаа. Лунгуй дээр салаа молон руу очиж ингээд тохроо мохроо хийлэх хэрэгслээс байгаа байхгүй. Тэгэл тэр чинь нэг л жоохондоо хийлэх зүгт юугаа мэдгүй тэгэл насан туршдаа тиймэрхүү те. Бусан болоогүй нэг юм буруу зөв хийгдсэн юмтай ингээд гоо зүгээрээ хохироо явна гэдэг чинь бол айгүй асуудал. Яг өөрийнхөө зүгээс яг таны салбар дээр асуугыг хүсчихсэн зүйлүүдээ ер нь асуучлаа гэж бодож байна. Буцаагаад бас аюугаа тодорхой хариултуудаа бас авчлаа гэж харж байна. Тэгэхээр миний асуугаагүй өөр таны хэлхийг хүссэн зүйл бий юу? Би одоо 10 жилтэй юм уу? 10 жилдээ байхдаа ингээл давхраа хэлхийнсэн гэж боддог гэсэн. Тэгэл тухайд өөрөө судалж мэдлээ. Тэгэл ингээл имлэг-мэмлэгрөө бичдэг л байсан. Тийм. Тэгээ ягаад ч нөхцөл нь бүрдөөг юм л да. Тухайд тэгээ яг тэрэн ч бараг болсон гэж бодож. Жохон байсан учраас. Тэгээ том болоо зохиод татвас нь айгүй зүг болсон. Тэгээд тухайд би ингээд их нэг тийм эргэлзээ байсан. Одоо хийлэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хийлэхчвэл яах бол гээл те. Ялангуяа эрэгтэн ч юм уу одоо тийм голсохны хаалга хэлэх нь зөв ч юм уу гэж бодож байсан. Гэхдээ нэг эцсийн нэг л дүгнэлтэнд ер нь хүрч ирсэн байхгүй. Одоо тэгэл хүн тэг нэг л амьдрын тэ дараа төрөл байгаа ч үгүй ч мэдэхгүй тэ яг л одоо энэ тухайн момент доо тэгж хэлдэг шүү дээ тэ одоогоос 100 жилийн дараа одоогоос 200 жилийн дараа гэл тэ одоо чиний унжсэн машин чиний тэ амьдарч исэн гэр тэ зэрэгч одоо тэрэн чи өөрийнхөө амьдрын чиний машиныг хинж унахгүй тэгэл төмрийн сэг болно ингээл энэ бүгд одоо мартагдсан чиний үр хойч чинь одоо ингээ 2 3 үеийн дараа те эмээвөөгээ сайн санахгүй магадгүй 200 жилийн дараа одоо ингээл энэ бүгд бол өнөөдрийн болж байгаа энэ бүх үйл явдал бол мартагдаад одоо ор сургахгүй алга болно. Магадгүй энэ подкаст болтох те сошиал байл. Тийм учраас нөгөө тухайн хүн тухайн моменттой одоо яг энэ амьдралдаа өөрийнхөө хүссэн зүйлээ бас хийгээд тэгээ өөртөө сэтгэл хангалуун амьдрах нь аюул чухлаа. Тэгэхээр хэрэг үнэхээр тэгэхэд чинь ингээд нэг заа жоохон бас те өөртөө базрын өөрчлөлт оруулчмаар санагдаад хэрэг тэр нь өрөчөөд хэцүү. Тэгээ юмч бас эмнэлгийн байгууллага дээр очиж хандхад дэмжиж байгаа болол тэрээ ингээд зоригтойгоор бас хийлэхэд бол дараа нь гарах үр дүн дараа нь одоо те өөртөө тэр үлдэх нөгөө сэтгэл ханамж нь бол аюу өндөр идэм ба. Яг бол мэс засал учраас нөгөө юм эрс өөрчлөлтийг бол яг гаргаж чаддаг. Тэг үнэхээр хүний нүд одоо ингээд дарцсан тохиолдолд зохин татаа давхраа хийсний дараа бол нүд бараг 2-3 дахин томорч харагддаг. Тэг хүн чинь ингээд хүнийг хараад те анх ингээд хүнийг хараад шууд царай л харж байгаа. Тийм би юм бусад зэнийг харахгүй дууны өнгө сонсохоос өмнө хамгийн түрүүнд царайг харна. Тэг царайг бол хараад хүн бараг секундаас бага хугацаанд гэж. Тэг хэдэн миллисекундэд ер нь бол тухайн хүний талаар ингээд бодол ерөөсөө ингээд төрдөг. Тийм дүнэлтийг гаргацдаг те. Энэ хүнд итгэж болох уу ч юм уу те. Эсрэг хүүснээ бол одоо энэ хүн компетент хүн мөн үгүй юу гээл те. Тэгээд ингээл ингээд шууд одоо тухайн хүнд итгэх үгүй юу гээл тухайн хүнтэй хамтрах уу ажиллах уу ч юм уу ингээд маш олон шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр бид нар одоо ингээд царай хардаггүй гэж одоо яг худлаа яриад яг үстэй бүгд царай хардаг. Энэ бол өөрөө биологийн зүйл гэх юм уу. Тийм болохоор ингээд түүндээ сэтгэл хангалуун босоод тэрийг жоохон өөрчлөмөр санагдаж байгаа. Тэгээ өөртөө итгэлтэй ер нь бол өөрчлөлт явбал тэгэл амьдралын одоо те чанар бол ер нь бол дээшилнэ. Тэг яг хөө мэдээж зөв зохистой л юм хэлэх хэрэгтэй. Тий тэгж л бодчих. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд тухтай байж чадвуу подкаст маань таалагдвуу дайггүй юу? Дайггүй. Тэгээ анх жоохон сандраад ороод ирсэн тий. Тэгсэн тэгэл яриа л ихсэн чинь сайхан тайвширчлаа. Тэгээ өөрчөөс айгу баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ айгу гоё юм яг юм чухал асуултуудыг дотор ангил бодож исэн тэрийг нэг хэлчихсэн гэжээс асуултуудыг бол онж асууж чадсан.
Оо тэгсэн үү? Тий. Вау. Би бас тэгж бодоогүй шүү дээ. Үзээд дээ штэ гэдэг шил болсон тий. Тэгээд миний хувьд бол ингээд бас хүмүүс нэг хэрэгтэй мэдээлэл хүрхийг хичээлээ. Тэгээд таныг подкастт өөрөө оролцуулсанд бол бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэндээ цаашдын ажилд нас ингээд өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд подкаст руу минь хөрөөд өндөрлөж байна. Тэгээд манай энэ удаагийн зочноор нүүрний гоо сайхны мэс заслын эмч Мишель оролцлоо. Тэгээд эрэгтэй мэдээлэлсэн баха гэж бодож байна. Тэгээд зочиндоо цаашдаа ажилт өдөр амжилтыг хүсье. Өөртөө өсдөг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэж хэлтгээ. За баярлалаа. За тэгээд эрэх дугаараар эргээд уулзцгаая. Powered by Airplane. Аялын өгч гэдэг өрөөтэй тавьдаг байгаа эрэх дугаараар эргээд уулзцгаая. Сайхан амраарай. Баяр таа.